За сайн байцгаана уу? Энэ удаагийн Liberty Pub нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. За сүүлийн үед хамгийн их яригадаад байгаа мөрөөдө тоглоомны талаар ярина. Тэгээд өнөөдөр нүгэлт хар мөрөөдө тоглоомч цугларсан байна. За. За тэгээд өнөөдөр бол ер нь за нэг юмыг эхлээ сануулад хэлчихмээр байна. Өнөөдөр энэ чи 1xbet-тэй холбоотой нэг ч хүн ирээгүй гэдгийг би бүр тодтогоо хэлмээр байна. За өнөөдөр бол дандаа покер тоглодог тий олон улсад амжилт гаргасан. За дээрээс нь олон жил энэ покер спортыг сонирхож байгаа ийм залуучууд ирсэн байгаа шүү. Тэгээд ер нь энэ манай Монголд ер нь баг хамгийн яригддгүй сэдв баг. Энэ покер мөрөөдө тоглоом гэхэлэр манайхан чинь нэг яг социалистоор папу гэж одоо ерөөсө мөрөөдө тоглоом за нэршил нь хүртлээгүй тэнэг байхгүй мөрөөдө тоглоом гэдэг энэ дотор чинь одоо зүгээр покер бол покер те ингээл тусдаа өөр юмнууд байна шүү дээ. Тийм байхгүй зүгээр мөрөөдө тоглоом чинь тэгээд нэг юм доромжлоод байгаа юм шиг сонсогдож байгаа шүү дээ. Би одоо ингээд чи жишээлбэл ингээл Азийн өчнөө тэмцээнд ороод төрүүлчихэд ирж байгаа. Энэ мөрөөдө тоглоом чинь гэхэлэр айгүй муухай сонсогдож байгаа юм. За тэгээд бүгдээрээ эхнээсээ танилцуулаад ямар хин гэдэг ямар Батулга гэдгээ покер спортоор одоо хичээлээд баг 10 жил болж байна. За нэг тодорхой хэмжээний амжилт гаргасан. Ямарсан Азиас нэг 500-тай. Тэгээ нэг онлайнаар бас нэг нэлээд дэжгүй тэмцээнүүд амжилт гаргасан. Онлайнаар баг төрүүлж үзэхгүй тэмцээн ховор зүг энгийн тэмцээнүүд тий. Ямарлаа. Ийм хүн Монголд байд юм тий. Байгаа шүү дээ. За намайг Болгон Тамир гэдгээ одоо 2006 оноос хойш одоо 19 жил ер нь бол энэ мөрөөдө тоглоом гэх юм уу те энэ гамблер амьдралаар амьдэрсэн байна. Энэ айгүй муухай сонсож байгаа. Нэг тийм мөрөөдө тоглоом. Би бол энд бол өөрөө дуртай. Тий. Тэгээ одоо бол яг шоу менежер маркетинг ингээ хийгээ явж байна. Бата би гэдэг ажилтдаг. Тийм залуу байна. За намайг Ихтэй хүн гэдэг. За хуваарь бизнес эрхлэгч. Покер спортыг одоо сонирхогч гэж хэлж болно. За онлайнаар бол бас нэлээд чамлтгүй амжилттай. За тэгээ 10 гаруй жил покер спортыг сонирхож байгаа юм хүн байна. За сайн бацхан уу. Намайг Цолмон Эрдэнэ гэдэг. Тэгээ одоо покер спортоор бас одоо ч 8 жил болчихоо да. Тэгээ нэлээд сүүлд орсон. Тэгээ сүүлд орохдоо яг бүх амьдралаа зориулж тоглосон учраас яг мэргэжлийн түвшин хүртэл тоглоод Азад бол Азийн ранкаар бол 2018 онд 18-т чигсэжсэн. Азад 4 цом байгаа. Европт бол 1 цом байгаа. За онлайнаас бол ойролцоогоор бас нэг 600 мянган орчим долларын ажилтаа ингэ явж байгаа. Ингээ покерын тамирчин байгаа. Ямар ийм хүмүүс байд юм бэ? Одоо ингэ нуус ер нь бол инхтайван битээр энэ нэвтрүүлгийг санаачилсан юм байгаа. Манай инхтайван над руу яриад үгүй энэ ч одоо сүүлийн үед энэ одоо мөрөөдө тоглоом гэдэг айгүй муухай тэнэг үг аах нэг яг хар тамхи гэдэг шиг тий. Тэгээд ийм юугаар ер нь ярихгүй бол ингээд ерөөс ингээд бүх юмыг хараар будаад байна. Одоо сүүлдээ баг ингээд покер тоглодог бол баг гэмт хэрэгтэй юм шиг ингээд үзэгдээд байна. Энэ талаар нэг хүмүүст ойлголт өгмөр байна гэдээ ярьсан юм байна. За тэгээд шууд ярианаас эхлэе. Ер нь тий энэ зүйлийг хааж хориод амжилт тулсан дэлхийн улс орн байна. Шууд тэгэл эхлэе шууд. За би энэ дээр нэг тайлбарлаж эхлээд. Ер нь бол мөрөөдө тоглоом гэдэг нэршил маань өөрөө жоохон тохиромжгүй байгаа. Бүгднийг багцлаад ингэждэг. Яг яс нарийн дээр бол одоо саксны тэмцээнд орсон ч, волейболын тэмцээнд орсон ч, байгууллагын нэг авраг шалгар болсон ч нэг такси хороомж гэж төлдөг штэ. Тэр чин нарийн дээр бол мөрөөдө тоглоом болчихж байгаа байхгүй. Тэгэхдээ нарийн задлал өшөө зөндөө олон юмнууд байгаа. Тий. Тэгэхээр ер нь бол эхлээд энэ нэршил дээр анхаарах хэрэгтэй. Тэгээ дотроо бол маш олон нэрлүүл зүгээр юм байна. Шууд тэрийг одоо чинь покерол байх хэрэгтэй юм байна шүү дээ. Покер чинь жишээ нь одоо дотроо дахиад хуваагдана. За, кэш гейм буюу одоо хязгааргүй бай их боломжтой энэ төрлийн яг мөрөөдө тоглоомд оруулж болно. Гэхэд покерын тэмцээн буюу турнамент одоо покерын спорт гэж энэ бол спорт ангилалтаа орно. Яагаад вэ гэхээр хүн хязгааргүй бай хийх боломж байхгүй. Нэг бай хийгээд тэгээ хожигдсан бол байн гэдэг нь юу гэсэн үг? Найз амьдралдаа нэг ч удаа покер тоглож үзээгүй юм шүү. Чи пив авал
Пива заяа хамгийн урдан уувал ингээд цаашаа явдаг ч юм уу те. Хамгийн урдан уучдаг гол чи пив авч чадахгүй л гэсэн үг юм биш үү? Тийм. Нэг аваад пив л авна. Тэгэл болоо. Нэг аваад тогсно гэсэн үг юусоо. За. Тэгэхээр чи 100,000 төгрөний одоо тэмцээнд орж ивэл 100,000 нэг удаа төлнө. Тэгээд чи оюуны одоо чадал чинь сайн байгаад чи өөрөө зөв шийдвэрүүдээ гаргаад цаашаа ингэ яваад байвал дахиад төрүүлээд тэгээд гих боломжтой. Тэгж чадахгүй бол наан дуустдаг байхгүй. Тэгээ чи санхүүгийн хувьд бол тэр чи эрсдэл багтай. Тэмцээнийхээ одоо тэр нөгөө төлбөрийн хураамжаас хамаарат өөртөө таарах одоо төлөвлөө сонгоо явуулж болно гэсэн үг. Тэгээд эрсдэлгүй гэсэн үг. Тэгэхээр эн чинь бол илүү спортын төлөв болж байгаа. Кэш гейм гэдэг нь болохоор чамд мөнгө байж л ивэл хойноос нь гаргаал ах боломжтой. Тэгэхээр ингээд дотроо ийм олон ангиллууд байдаг байхгүй. Тэгэхээр ангиллуудыг одоо ялгаж ойлгохгүйгээр бүгднгийн ингээ бүүлээд байдаг нь бол зохимжгүй байгаамаа. Одоо тэгээд манай энэ хоёр найз бол одоо тэр тэмцээний төлөвлөөр нь одоо мэрэгжлийн тамирчин болтлоо явцсан. Одоо яг монголцынхан шиг юм биш үү? Тийм. Яг Бүр ранктэй тийм. Яг. Монголд ч гэсэн одоо нэг тэмцээнд орохдоо тодорхой хэмжээний такс ч юм уу төлж байгаа шүү дээ. Тэгээ хожуул ингээл үргэлжлээл шүгийн 8, шүгийн 4 гэж явдагтай яг адилхан баггүй. Гэхдээ яг энэ мөрөдтэй тоглоом гэдэг одоо байгаа шүү дээ. Энэ дотор нэг ингэж хуваагдаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл покер яагаад үзэг ядагдаад байна гэвэл казино дотор байдаг байхгүй. Казино дотор. Тэгвэл казино дотор байгаа ихэнх тоглоомууд хасройтой буюу хөрөнгө оруулалтын өгөж нь уртдаа заавал алдна гэсэн үг тоглогчд. Тэр дунд ганцхан нэмэх хоёрт тоглоом нь болохоор покер байдаг байхгүй. Тэрний юу гэсэн үг вэ? Хасройтой тоглоомод ерөнхийдөө систем нь яаж явж байгааг нь систем дүрмийн эсрэг тоглож байна гэсэн үг. Тэм учраас тэр дүрмийг магадлалаар нь тооцоолоод заавал банкер хожих буюу ажиллаж байгаа тоглогч маань хожих юм дүрмтэй тавьчихж байгаа байхгүй. Тэгмүүд покер болохоор яаж нэг л өрсөлдөөн үүсэж байгаа гэсэн үг. Хүмүүс хоорондоо оюун санаа. Тэгэхээр аль нэгэнд дийлж таарна шүү дээ. Тэгээд тэндээсээ урт хугацаанд ингээ repeated game гэж үүдэж шүү дээ. Давтамжтай game. Тэргээр илүү одоо урт хугацаанд би тэр магадлалыг даваад оюун санаа илүү байх юм бол магадлалыг даваад би ашиг олох боломжтой гэсэн үг. Тэгэхээр казино дотор байгаа ганцхан л нэмэх ройтой тоглоом нь бол покер гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт мөрөдтэй тоглоомыг уулан тэгж ангилах хэрэгтэй байхгүй. За энэ бол хасройтой тоглоомууд мөрөдтэй тоглоом. Тэр бол үнэхээр болохгүй. Ягаад гэвэл ерөнхийдөө заавал тоглогч хожигдно гэсэн үг. Одоо тэр 1xbet гэдээ байгаа тэр дотор чинь бол ихэнхдээ хасрой тоглоомуудад хүмүүс алдаад байгаа байхгүй. Ерөөсөл тэр чигээр хасрой тоглоомууд байна. Нэмэх байлаа ч гэсэн өөрөө толгоогоо ажиллаж чадахгүй тэгэл алдтал юм шиг. Тийм шүү дээ. Тэнийг байх юм бол өөрөө би бол жишээ нь рулет дуртай. Найз нь одоо энэ ийш тийшээ явахлаар рулетэл тоглолт юм ерхий. Гэхдээ би бол нэг үсрээл 300 юм уу $400 заавал үсрээл авч байгаа юм. Би тэрнээс илүү би зүгээр joy болдог байхгүй. Тэгэл гоё одоо сэтгэлийн таашаал авчаад болчихж байгаа байхгүй. Ингээ анзаарт те. Тэгэл хожигдвол тэгэл болчихно. Тийм. Тэгэд эн чинь өөрөө миний хувийн асуудал биш үү? Чиний л асуудал байхгүй. Эсвэл нэг ийм дарга гарч ирснээр чи наадгаа тоглож болохгүй гэдэг чинь юу гэсэн юм? Эн чинь миний мөнгө. Би өөрийнхөө мөнгөөр юугаа их нь миний асуудал үсттэй тийм. Надад бол тэгж боддог тийм. Тэгснэ тэр дарга нь татвар төлөгчдийн мөнгөөр гадаад тоглолдог тий. Монголчууд одоо залуучууд нь өөрсдийнхөө мөнгөөр тоглож болдоггүй. Одоо тийм ийм хандлагууд байгаад байгаа байхгүй. Тэр чинь бол болохгүй. Тэгээд нөгөө Амрагийн түрүүний хамгийн ихэнд асуусан одоо асуулт руу буцаад орё те. Ер нь хаач хориод нэмэртэй юм уу, нэмэргүй юм уу яах хэвтэй те. За миний одоо харж байгаагаар ингээд судалснаар одоо олж мэдснээр ч юм уу те. Хааж орох угаас боломж байхгүй. Одоо ингээд нөгөө манай нэр бүхий сайд маань ингээд 1xbet, mailbet гэх хэдэн нэр хилээд байгаа. За тэд нар бол зүр олонхыг нь мэдж байгаа одоо Монголд энэ маркетингээ явуулаад ингээд Монголд ороод ирсэн хэдэн л байгаа байхгүй. За эдрийг хаачлаа. За хаагаад чадчихлаа гэж бодъё. Тэгэхэд дараагийнх нь ороод ирнэ. Тэр чинь хойно дэлхийн хамгийн алдартай нь ямар юу гэдэг яг хамгийн одоо томороо гэдэг нь 1x нь явж ийн яг нөгөө энэ бет мөрөдтэй тоглоом сайтаараа. Тэгээ хойноос нь одоо тэр mailbet 365 маа гэж зөндөө байгаа. Гэтэ эдгэр чинь уг нь бол анх спорт бет гэж гарч ирчээд тэнгуудлаа дотроо казинотой болчиход байгаа байхгүй. Ягаад казинотой болоод байна вэ гэхээр нөгөө түрүүний манай найз хэлдэг шиг хасройтой тоглоомууд нь илүү их ашгийг тэр сайтуудад өгдөг учраас илүү их ашигын төлөө спорт бетээсээ гадна казино тоглоомыг дотроо оруулж ирээд байгаа байхгүй. Хамгийн заваа нь. Тэгэхээр бет гэдэг нэрэн дор нуугдаад одоо ингээд ийм казино тоглоомтой сайтууд угаас бүр ингээ араараас өдөр болгон хэдэн зугаараа хийгдэж байгаа. Тэр нэг хүмүүсийн мэдж байгаа 2-3-ыг хаагаад шийдэгдэхгүй. Маргааш 2-3 дахиад ороод ирнэ.
тэр 2 3-ыг хаалаа дараас маргааш нь баг 20 30 болоо ороод ирнэ. За тэгээ энэ VPN байна тэ эсвэл бол домен нэрээ өөрчлөөл ингээл домен нэр гэхэд л жишээ нь за 200 300 хаалаа гэж тэгжлээлээ. Гэхдээ цаана хязгааргүй байхгүй тэр чинь. Тэг зураас үсэг байрын солиол хязгааргүй. VPN ашиглаад тоглоно хязгааргүй. За бүр ойли банкны дансаар нь одоо хүн болгоны одоо дансны хуулгын хянаал ингээд коммунизм шиг хяндлаа гэхэд бэлэн мөнгөөр тэрийг чинь оруулаад ирэх боломжтой байхгүй. Нөгөө агентуудаа бэлнээр мөнгө оруулж ирээ өгчдөг. Нөгөөдөл нь бэлнээр дийлэр хийдэг те. Гих мэдчлэн. Тэгвэл бүр илүү ингээд далд хэлбэрлүүгээ шилжээ. Тэр чинь бүр ингээд хүрээл нь илүү одоо хууль бус нуугдмал. Тэгээ тэрийгэ дагсан гимт хэрэг нь өсдөг. За бүр ингээд эрсдэл нь бол талиж өгнө. Тэгэхээр бүх мэдээллийн ил болгоод бүх зүйлийн ил болгоод хуульчлаад үнэхээр албан ёсоор үйл ажиллагаа явуулахыг гэвэл маш өндөр татвар тавиад тэр $500 сая гээ бас тоо яриад лээ тий. Тэрнийхээ магадгүй 50-60% нь аваад үлд. Хаагаад тэр мөнгөнд бүтнээрээ үлдэнэ гэж бодож ивэл үгүй андуурж зүгээр цаашаа нарийн юмнуудыг мэдэхгүй байна. За бид нар тэгээд цаашаа одоо энэ талаар өшөө ухаа ярина. За танаа за би яриа. Нөө ер нь бол покер тоглож ирснээс хойш яг нэг хуулийн зохицуултыг нь бол судалсан. Тэгээд анх Монгол улсад бас мөрөдө тоглоомын хууль хэрэгжинэ гэдээ одоо баг хэдэн жилийн баг одоо 100 жилийн байгаа баг тэмдэглэх хэмжээнд очиж байгаа шүү дээ. Ер нь бол зүгээр юу яхаа одоо 100 жил тэмдэглэх болохоор зүгээр. Тэгэхээр хашгинж байгаа шүү. Тий, хашгинж байгаа шүү заяа. Тэгэхээр яг бүх ингээд хуулиудын өргөн барьж байсан хуулиудын бүгдийг нь уншиж байсан. Тэгээ казино байгуулагдана гэж бас одоо шинэ хэсгийн тэмдэж бас газрууд нь хүртэл зарагдчихсан. Ямар компаниуд нь хүртэл барихын тодорхойлцсон байгаа юм билээ шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр энэ яг хуулийн хүрээнд байх юм бол ер нь бол их зүгээр. Ингээд хуульчилчих юм бол маш их зүгээр гэж би. Хяналтандаар болох шүү дээ тийм ээ. Хяналттай болохгүй. Тий, хяналтандаа. Даалт хэлбэрт биш. Одоо ингээд хааж хорих юм бол шууд ингээд за энэ покер гэдэг чинь ингээд хууль бусаа гэдэг ингээд хаачих юм бол тэр хүмүүс яг яах вэ? Тэр одоо нэгэнт ингээд тоглоод эхэлсэн, тоглохоо хүн одоо ерөөсө покерыг нэг бол одоо ингээд асуудал үүсээд байгаа шүү дээ. Хүмүүс амиа орлоод байгаа. Амиа орлоо. Тэгэл тоглож чадваргүй боллоо л ер нь тоглолдог байхгүй мөрөдө тоглоомыг. Тэгэхээр донцсон шүү дээ. Донцсон. Тий, ерөөсө чадваргүй. Чи одоо санхүүгийн асуудалд орно, гар үлгүй болох ч юм уу те, амь насгүй болж иж хүн болох хэвээр болж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүмүүс чи өөрсдөө мэдлэг байхгүй. Анхнаас нь одоо дэлхийн ууланд одоо ингээд глобалчлагдсан нийгэмд бол ингээд маш олон жишээг хараад дэлхийн улс орнуудыг бид нар шинэ юм биш байхгүй юу? Одоо дэлхий дээр аль хэзээ ингээд таарцсан хуйлтаа орн байна, хуйлгүй оронч байна те. Тэгэхээр хуйлгүй орн нь ямар зах зээлээр явж байна, хуйлтаа нь бас ямар юугаар явж байна. Энийг харж үзэх юм бол хүмүүстэй анхнаас нь зөвөр ойлгуулаад эрсдлийг нь заалгаад одоо Японд гэхэд чинь л покер бол 20-т төгсөн мөртлөө их сургуулиудын аврах зохион байгуулагдчихэ. Тэгээд покерын ур хор уршгийг нь тайлбарлаж өгч байна тий. Сэтгэл зүйн төвүүд байна. Одоо ингээд донтолтын эсрэг rehabilitation center гэж ярьж байгаа. Одоо ингээд Америкт ч нэг донтолтын төвүүд гэдэг шүү дээ. Энд чинь мөрөдө тоглоомд донтсон, архинд донтсон, арт амхинд донтсон ингээд тэр улсууд ч хоорондоо нийлээд асуудлаас гарч байгаа. Тэнцэн нь бас сэтгэл зүйч нар нь байж байгаа. Монгол бол тийм байхгүй. Монголд ямар сэтгэл зүйч яг мөрөдө тоглоомчонд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ямарч боломжгүй байхгүй. Тэгэхээр би ч одоо 21 оноос хойш энэ сэтгэл зүйн төвүүдийг ингээд байгуулах юмсан. Би өөрөө сэтгэл зүйч хүмүүстээр очиж бас зөвлөгөө авдаг. Тэгээд ингээд харьцуулаад үзэхээр нь бол зайлшгүй Монголд бол одоо үнэгүй сэтгэл зүйн юм төвүүд байх хэрэгтэй байхгүй. Одоо жишээ нь одоо ингээд сайн сэтгэл зүйчдэр очиход л одоо нэг удаагийн төлбөр нь 200-аас дээш 150-аас 200. За бүр сайн сэтгэл зүйч бол бараг 7-800 мянган цагийн. Тэгэхэд бол яг тоглож байгаа хүн болохоор сэтгэл зүйчд очих мөнгөгүй болтлоо тоглолдог байхгүй юу? Яг ингээд тийм маш мэдгүй байгаа шүү дээ. Ер нь бол сэтгэл зүйчний маш мэдгүй. Тэгээд яг яахаа мэдгүй болоод л энэ хүмүүс ч өөрсдөө амиа орлоод байгаа байхгүй. Тэгэхээр анхнаас нь энийг чинь хааж хорхоосоо илүү те сурталчлаад
зөв талаас нь ингээд сурчлаа. За ийм байдгийг шүү, ингэдгийг шүү гэж сургуулиуд дээр одоо ялангуяа яг өсвөр насны дээр очиж байгаа хаашаач хальж мэдхээр болцсон ийм улсууд дээр очиод те казино гэдэг нь ийм байдгийг шүү, бет гэдэг нь ийм байдгийг шүү, покер гэдэг нь ийм байдгийг шүү те дэлхийд дээр тамирчид хүртэл байдаг. Иннээс болоод ямар гэмт хэрэгүүд гардаг. Иннээс гарсан үүдсэн одоо та нарын хор уршиг нь юу вэ те ингээд бүгднийг ингээд тайлбарлаад өгөөд сэтгэл зүйн үнгүү төвүүд байх юм бол бас болж байгаа байхгүй юу. Тэгээ энийг хааж орчвол эхлээд одоо нэг хуулийг бэлдээд энэ одоо энэ нийгэмд шууд уусаж орж чадах уугүй юу гэдгийг судалгаа байхгүйгээр шууд хууль гаргачвал амар асуудалтай. А бид нар бол одоо ингээд Монгол бол одоо ингээд бит хоёр ганц ингээд мэрэгжлийн түвшинд тоглож байгаа юм биш байхгүй юу. Маш олон хүмүүс байгаа. Маш олон хичнээн хүн байгаа. Ер нь бол 100 гарцсан тийм мэрэгжлийн тамирчид байгаа ер нь бол. Тэгэд бол тэд нар бол бит хоёрын хожил бол хажууд нь бага. Тэднээс их бит хоёроос бүр хамаагүй ажилтаа улсууд ингээд байгаа. Тэгэхээр бид энэ чинь хууль ёсны болоод эхлэх юм бол хүмүүс өөрсдөө ингээд гараад ирэх байхгүй. Гарч ирээд за би энэ дээр ингээд туслая, ингээд оролцъё, хөрөнгө оруулалтаач хий, тэ одоо энэ сэтгэлийн төвөөч гэсэн одоо ингээд нийлүүл. Би одоо нэг сэтгэл зүйчтэй 21 оноос хойш л яриад байгаа. Одоо ингээл ядаж дүүрэг өтер Улаанбаатартаа нэг сэтгэл зүйн төвтэй олчвол те донтолтын тийм болчих юм бол эн чинь бас сайн одоо нийгэм тустай юм үйл ажиллагаа маань одоо ингээд покер тоглодог одоо биднийг хараад хүмүүс бас мотивац аваад тоглож байгаа шүү дээ. Тэрнээс одоо ингээд гарах ингээд юм сайн үр дагавруудаа ингээд сэтгэл зүйн төвөө ингээд байгуулъя гэсэн. Одоо хэрэг хууль батлагдлаа гэхэд одоо хуулийн дээр ажиллаж байгаа улсуудыг би өөрөөс гайхаад байгаа байхгүй юу. Ерөөсөө энэ төр тоглоомчдоос гэж ярина шүү дээ тий одоо тамирчид гэхвэл одоо хэцүү тоглоомчдоос заавал хүн байх хэрэгтэй байхгүй. Тэр чинь дотор нь байдаг хүн байж иж тэрийг за ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэж байна. Яг нэг ганц нэг хүн авцсан билээ. Гадаадад нэг ч удаа тэмцээнд оролдож үзээгүй, амьдралаараа мөрөөдөө амьдралаа тэр чигт ингээд шууд ингээд тэнцэн тавьж тоглож үзээгүй те асуудалд орж үзээгүй хүн очиод тэнд юу ярих юм бэ? Наа ч угаасаа болохгүй. Би бол ингээд тоглогч мөртлөө ингээд болоод байна штэ гэдэг. Ийм ингээд харлуулад байгаа байхгүй юу? Яс өндөр бол одоо энэ мөнгө алдж байгаа хүмүүсийн ихэнх нь казино болон казинод л алдж байгаа. Покерд бол бага. Ер нь бол нэлээд бага. Гэхдээ эдгээр хэлж байгаа зарчим нь болохоор ийм болж байгаа байхгүй юу? 1xbet ч юм уу одоо ингээл ямар нэг ингээд сайт тоглоод хүнд би спорт бет тавиад хожигдсон юм а гэж хэлвэл арай айтайхан сонсогдох байхгүй. Би казино тоглоод алдцсан гэх юм бол арай өөр байгаа зү. Тэгэхээр хүмүүс нөгөө арай нэг зөөлрүүлээд өөрийгөө зөвтгөх одоо хүн бол ингээд алдцсан улсууч өөрийгөө зөвтгөх зүйл ярьдаг шүү дээ. Тэгмэд би бет тавиад алдцсан. Бет төр ч гэсэн алдж байгаа улсууд байгаа. Тэгвэл учир зүггүй одоо бүх алж байгаа улсуудын 90% ч юм уу беттерэд биш байхгүй юу? 10% л беттер байгаа. 90% казино. За тэгмээд одоо казино тоглоод алдсан гэхүү покер тоглоод алдсан гэхүү гэж ярихаар чинь бас л хүмүүс покер нь арай зөвлөгөн сонсогддог байхгүй. Тэгэл ерөөсөө энэ казино покер гэдэг хоёр зүйлээ ингээл яагаал одоо тэгэл дэлхийн жишээнүүдийг ингээл харах юм бол одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч хүртэл покер тоглодог байхгүй юу? Брока бүх ерөнхийлөгч нар покер тоглоно. Тэр нь бол тэдэр бол өөрсдөө манай номер 1 хүртэл тоглож байгаа шүү дээ. Тэр чи одоо дэлхийн одоо Америкийн ерөнхийлөгч нар болохоор яадаг вэ гэхээр өөрийгөө сайн покерчин гэдгээрээ бахархдаг байхгүй юу? Би сайн покерчин. Тэгэд одоо Ричард Никсон гэдэг Америкийн ерөнхийлөгчийн сургуулигаа их сургуулигаа коллеж байгаа. Коллежийнх нь профессор нь хүртэлтэй хэрвээ чи сайн покерчин биш бол нэгдсэн улсын ерөнхийлөгч болж чадахгүй гэдэг үг хүртэл байдаг байхгүй. 2007 онд чинь Барак Обама сүлд би бол покерын маш сайн тоглогч гэж өөрөөрөө бахархаж ярилцлага өгч байгаа байхгүй. Ер нь бол покер гэдэг чинь нэг юм стратегийн тоглоом байгаа байхгүй. Одоо бизнес хийдэг хүн бол тэрнээс өмнө нэг юм юм шүү дээ. Манад байна шүү дээ тий. Энэ донтолт гэдгийг өвчин гэж ойлгохгүй. Энэ донтолт гэдэг бол сэтгцийн одоо олон улсын байгууллагын F10 гэдэг ангиллын өвчин. Энэ бол өвчин.
Өвчнийг яаж эмчилдэг вэ гэхээр эмчтэр авч эмчилдэг. Түүнээс эмч сэтгэл зүйчдэр авч эмчилдэг болохоос биш тэр тоглож байгаа юм хааж ерөөсөө эмчилдэг. Тэрийг айгүй ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт rehabilitation center руу rehab гэж байгаа. Rehab дээр ерөөсө бүхэл төрлийн дондогч чинь бэлгийн дондогч очино, хартай амиг, за тэгэл ерөөсө PC одоо юу гэдэг бүхэл төрлийн дондогчд очино. Манайд саяхан хууль батлагдсан харт амигтай тэмцэх тухай хуультай холбоотойгоор энэ rehab-уудыг ер нь дэмжээ гэдэг ийм юу дээр явсан ба. Тэгэхээр rehab гэдэг чинь зөвхөн харт амигт донтсон хүмүүс биш. Энд чинь мөрөөдө тоглоом донтсон, бэлгийн одоо донтолттой тий маш олон төрлийн донтолттой хүмүүс. Эдгээр чинь бүгд очиод сэтгэл зүйн үйлчлэг авах боломжтой болчиход байгаа байхгүй манай сая хуулиараа ийм болчиход байгаа. Тэгэхээр нэгдүгürt энийг аягүйсан ойлгомоор байна. Одоо жишээл би бол Макао явж байлаа. Лас Вегаст очиж исэн тий. Дэлхийн одоо хоёр том газар шүү дээ. Хоёулын хүмүүс яадаг юм? Очиод гоё enjoy болдог. Бүгд заавал тий мэрэгжлийн тамирчид байх албагүй. Тэнцээ хүмүүс яадаг вэ гэхээр гоё амарч чинь зугаацж чинь цингэж чинь гоё тий өөрийнхөө юм юунд одоо би $300 тэгэл ингээд төсвөлцэн тэгэл тэрэндээ гоё кайф аваад ингээд явчихсан ч нэг харамсахгүй. Нийт тоглогчдын баг 95% тийм хүмүүс байна. Тэгээд тэнцэнэ гоё шүү. Тэгэд одоо бол казино гэж ярих болсон мөлий. Би сая сүүлд клуб хаус дээр яг энэ талаар нэг яриа хийсэн чинь одоо л integrated resort industry гэж ярьдаг болсон байна. Казино бол тэр энэ resort-ийн үсрээл 5%, 10%. Үлдсэн 90% нь юу вэ гэхээр тэр амралт, ресторан, хоол, нөгөө нэг гоё шоу тэ энэ чинь үйлчлэгээ яваад байгаа байхгүй тий. Энийг ерөөсөө манайхан бас ойлгохгүй байна. Тэгэхээр нөгөө Лас Вегас ялгаа байхгүй. Америкч үчис бүүнөр тэнцээ чинь тэгэл гоё ингээл зугаацаал те хүмүүс ингээл гэж найз нөхдөр ирсэн те пими яваа те ганцхан долларын жетон тавьсан те нөгөө ганц доллар дээр оролцоогоо те ингээд азарт үүсгээл ингээд ийм яг нөгөө хөл бөмбөг үзэж байгаа юм шиг байна. Ялгаа байхгүй шүү дээ. Хөл бөмбөг чинь ч гэсэн ингээд спорт шүү дээ. Ялгаа байхгүй. Тэгэд яагаад нийт тоглож байгаа одоо юу гэдгийг те тэн чинь очиод enjoy болж байгаа хүн стрессээ тайлаад байгаа хөө болно. Энийг яагаад хинч харахгүй байгаа юм бэ? Тинчээ хүн очиод яагаад стрессээ тайлж болдгоо юм бэ? Би ингээд гэтэл маш цөөхөн хувийн донтолттой хүмүүсийг л ерөөс гаргаж ирээд ерөөсө тоглосон хүн болгон донтогч болдог юм шиг ингээд харуулдаг байгаа хөө. Тий. Гэтэ одоо энд нэг юм болчиход байгаа. Монгол улсын хэмжээнд тэгэхээр 1.7 их найт төгрөг гэхээр энэ 500 сая болж. Яг манай хүн амынхын тоондоо гарах юм бол айгүй өндөр болчиход байгаа байхгүй. Донтолцсон хэмжээ. Энэ юунаас үүдэлдэг бүр нөгөө ковидоос нөгөө хүмүүс чинь гэртээ орогдож эхэлсэн шүү дээ. Тэгээд дэлхийд даяараа ер нь ийм мөрөдөд тоглоомын эффектэнд орсон юм бэл. Юусэн ингээл маш их хамааралтай болсон. Одооны судалгаар 450 сая хүн мөрөдөд тоглоомны хамааралтай байна. 80 сая сэтгцэн эмгийн одоо тэр FR гэдэг ангилалд нь орсон байна гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт манай нийгэм болохоор юу болоод байна гэвэл энэ жоохон өндрийг яваад байгаа. Ер нь жоохон аюулын харанг дийлдээд байгаа. Тийм учраас энэ дэр бол сигнал их өгөөд шүү дээ. Цагдаач ч юм уу те засгийн газар ч юм уу те гэмт хэргийн тоон үзүүлэлт бүх төрлөөрөө өслөө. Дээрэс нь засгийн газарт одоо нөгөө цагдаа нар энийг хуулийн зохицуулалт хийхгүй бол болохгүй те хамгийн гол нь гадагшаа мөнгө урсаад байгаа. Маамын нийгэм л хохиролтой болоод байгаа байхгүй. Одооны бидний яг одоо байгаа хууль шүү. Яг одоо байгаа хууль бол гадны компаниудыг хамгаалсан хууль болсон байхгүй. Энэ юу вэ гэвэл ерөөсө тоглогчид яагаад тийм үү гадны сайт дээр OneXBet эдрээс сонирхоод байна гэвэл Монголд хаягтай газар байхгүй учраас хүмүүс алдлаа гэж бодоход алдчихна хожлоо гэж бодоход хэрвээ Монгол дотроо тоглож ивэл буцаагаад нөгөө хүн алга болчих магадaltaй байдаг байхгүй. Нөгөө өөрөө хоцсон нь очиж цагдаагийн газар очиж гомдол гаргах гэхээр өөрөө буруутан болчихно. Тийм учраас Монголд байгаа нийт тоглогчдын ихэнх нь гадны сайтуудыг сонгоод байгаа байхгүй. Яг тэгвэл хууль бос гэдэг утгаараа. Яг сонгож ирэх. Одоо яг саяны гаргаж байгаа хууль чинь бас яг л тийм бол юу лөө үүсгэж байгаа бүр одоо гадагшаа улам даалт хэлбэрлөө очно. Одоо бол бид нар ингээд тоглолдог гэдгийг хэлж болж штэ тий. Одоо энэ хууль гарангууд бид нар тоглолдог гэдгээр нуухаар болчихж байгаа байхгүй. Гэхдээ бид нар одоо жишээ нь одоо би ингээл покер тоглол амьдрал болж байгаа юм чинь заавал Монгол амьдрах шаардлагагүй болчихж байгаа байхгүй. Тэгмээд нөгөө хождог бүх хүмүүс чинь гадагшаа гарч байна. Тэгээ гадагшаа энэ дээр хараад энэ дээр
хождгоос гадна бүр дам нөлөө аюултай нь хожиж чадахгүй өрнөд донцсон хүмүүс чинь гадагшаа явж тоглох өндөр магадaltaй байхгүй. За тэр хүмүүс жигхэн яах вэ гэхээр за энд бол аав ээжийнхээ хажууд, ах дүүсийнхээ хажууд, найз нөхдөд эх орондоо тоглоод алдаж болж чинь буцаад босч чадна. Хин нэг түшин, найз нөхдөд туслана. Аль уу миний өгшөө эмчид үзүүлнэ. Аль миний өгшөөнийг 2 пив уугаад нэг нулимсаа гартал уйлаад инээлдэ төвлөлтөд ингээд гой чамааг нэг яа игээд найзууд нь тэгэн штэ. Тэгэхэд гадны оронд очоод бүх мөнгөө алдаад сүүлдээ бичиг баримттай хүртэл тавиад тоглодог гэж байгаа. За тэгсэн хүн гадны оронд таних хүн байхгүй, наашаа гих газар байхгүй. Тэгвэл яах вэ? Ийм дам нөлөөж гисэн гарах байхгүй. Тэг яг манай энэ хууль яриад байгаа одоо санаачлаад байгаа хийх гээд байгаа хүмүүс болохоор зөвхөн мэдээлэл муутай хэсэгт зориулсан юм яриад байгаа байхгүй. Өөрөөсөө бас маш мэдээлэл муутай. Одоо жишээ нь ингээ бид нар бол ингээ үдцсэн болохоор эний чинь тал талаас нь харж ийн, эрсдлийг харж ийн, өөрөөсөө бас нэг тодорхой хэмжээнд даваа туулцсан болохоор даваад гарсны дараа яад юм. Ер нь бас сэтгэл зүйн хувьд бас ямар хатыг олж авдیں۔ Ч гэдэм ингээ юмнууд нь хараад байна. А гэхэд мэдээлэл хүмүүс чинь дандаа сөрөг талаас нь хараад. Дандаа сөрөг талаас. Энд дэр юм байгаад байгаа. Засгийн газар яг хөө ингээд хууль гаргах чинь энэ бол зөвлөлтөө. Мэдээж тийш зөндөө юм антипроцессын сигналууд очиж байгаа тийм үү. Засгийн газар цагдаач гэдэг юм уу те. Тэд нар өөрсдийнхөө эрх үүргийн дагуу тэднийг судлаад яг тэднийхээ хохирлыг бууруулах гэж яаж байгаа. Энэ бол яг мэргэжлийн үднэс тэдний зөв. Яг олон талын хүмүүс хэрэгтэй. Одоо зүгээр ийм болчиход байгаа байхгүй юу? Эндээс нийгмийн хохирлоос тийм үү эдийн засгийг гэдэг ч юм уу. Ингээд засгийн газар руу сигнал өглөө тийм үү. Засгийн газар энэ дээр буцаагаад стратеги барина. 1.7 их найд гэдэг маань маш өндөр дүн учраас тийш нэ ямар нэгэн хуулийн зохицуулалт хийж л таарна. Ойлгомжтой. Тэгвэл одоо хийсэн хийгүүгүүдийн хоёрыг ингээд жинлээ тайх юм бол хийсэн үр дүнтэй байхгүй тодорхой хэмжээгээр. Тийм учраас тэд энэ хөдөлгөөнийг хийхээс өөр аргагүй. За тэгээд зүгээр ийм 3 тоглоомын дөрмөөр зүгээр тоглоомын онлоор ийм 3 тоглогч байна гэж бодъё л доо. Засгийн газар, иргэн тэгээд тоглоулагч. Тэгэхгүй нэг нь болохоор иргэд одоо тоглож байгаа нөхдүүд гэсэн. Тийм үү. За ийм 3 тоглогчтой байл гэж. Бишээ засгийн газар 1xbet тийм үү. Нэг компани биш үү ажиллаж байгаа. За тэгээ иргэд гэдэг ийм 3 юутай байд. Одоо хин хожоод байгаа юм бэ энэ тоглоомын дөрөнд гэхээр 1xbet хожоод байгаа байхгүй юу? Энэ 3 тоглолтын дээр. Гадны компани хожоод байгаа. Тэгэхээр өмнөх хууль маань өөрөө учир дутагдaltaй байсан учраас хожоод байна гэсэн үг тийм ээ. Яагаад гэвэл гадны компаниудыг их сонгоод байна шүү дээ. Гэтэ энэ угаасаа энэ яагаад сонгоод байна те? Яг олон нөлөө байгаа. Тэрийг яриад яхаа. Шууд одоо энийг олон нөлөө байгаа. Тэгэнгүүт одоо яг одооны хууль яагаад байна гэвэл яг ингээд тоглож байгаа иргэдийн ч гэсэн тоглуулж байгаа тийм үү Монгол улс дотор шүү дээ. Ингэж байгаа хорччоор гадныхын даваа тал үүсгээд байгаа байхгүй. Дээрээс нь өөрөө нийгэм өөрөө интернетийг шилжээ сая ковид болоо тийм үү энийг бүр бүүстлээд ингээд төрж өгөөд тэгээ ингээд дэлхийн нийтээр зөвхөн Монгол улсад биш ийм одоо энэ онлайн казино тийм үү бет спорт бет гэдэг ч юм крипто гэдэг ч юм ийш ингээд түрээд өгсөн. Тэгээ тэрний нөлөө нь Монголд орж ирчээд байна л дээ. Бидний ерөөсөө засгийн газар зүгээр миний бол одоо ингээд санал болгоод байгаа зүйл нь болохоор энэний тэнцвэрийг олооч л гэдэг байгаа байхгүй. Одооны дахиад энэ нэмж байгаа зүйл чинь дахиад гадны компани давтал болох гэдэг байна гэсэн үг. Тэгэнгүүт дотроо бас ангилалтай хор. Одоо тэдний одооны байгаа хууль нь болохоор одоо жишээлбэл урдсан таамаглах боломжгүй гэдэг ч юм уу эсвэл хөзөрч гэдэг юм уу те. Ингээд тутмаг хууль хийж байгаа байхгүй. Уул нь бол тэр шимтгэл тийм үү. Дээрээс нь хөрөнгө оруулалтын өгөөж нь хасах уу нэмэх үү гэдэг тэдрээр нь хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол бид нар одоо VPN-ыг хаана гэдэг нь нэг л стратеги тийм үү. Тэгэхээр нөгөө 1xbet гэдэг тоглогч маань дахиад стратеги хэрэгжүүлнэ. VPN-ыг тойрох тийм үү. Тэр хоргийг тойрох стратеги хэрэгжүүлнэ. Тэгэхээр яах вэ? Дахиад тэрийг яг тооцоолоод дахиад ингээд хорно гэсэн. Энэ стратеги хизээш дуусахгүй байхгүй. Олон л стратеги олон л хизээш дуусахгүй тоглоомын онол төр. Тийм учраас ямар амар хэрэгтэй. Тийм учраас бид нар яг үүндээ засгийн газар иргэд нийлээд энэ 1xbet гэдэг ч юм уу гаднаас гадруу урсаад байгаа тэрийг бид нэр зөв зохицуулалтад тэнцвэрийг олоод шахаж гаргах хэрэгтэй гэсэн юм юу тавиад байгаа. Бүр болохгүй дотооддоо оруулж ирээд хяндаг болох юм. Дотор аваад тоглолттой хүмүүс нь тоглоо тий. За одоо нөгөө нэг ингээл хүмүүс санхүүгийн нэг зөвлөгөө өгдөг штэ. Цалингийнхаа тэдэн үеийг хадгалт тийг инг гэл тий. Тэрүүн шиг покер тоглох чи ивэл энэ замыг хэрвээ сонгож ивэл сонгож байгаа хүмүүс эрсдэх мөнгөө тодорхойлох хэрэгтэй ирлээ. Хизээч бүх банкролороо тоглож болохгүй. Нөлөөлөх мөнгөөрөө. Маргааш нь одоо
хүүхэд нь өглөөний цайг байхад те шарах өндөггүй байхад тэр мөнгөөрөө тоглож ивэл тэгээд тэр хүн тэнгэл байхгүй юу? Тэнийг донтогч яг тэнийг биш. Тэгснээр бид нар ч гэсэн тийм тэнэг үе байсан байгаа. Гэтэ хамгийн гол нь даваа туулж болдог. Бид нар яагаад тийм тэнэг байсан бэ гэхээр мэдээллийн тутамгаас болж байгаа байхгүй юу? Мэдээлэл гэдэг зүйл чинь ингээ нөгөө нэг одоо юу нь бол интернетийн орчин ингээд хязгааргүй болсон тархаа болчлаа шүү дээ. Хүмүүс авч болж байна. Гэхдээ манай Монголд бол зарим мэдээллүүд одоо хаалттай байна. Жишээ нь бид нэг ил гарч ярьж чаддгүй. Энэ анхны удаа. Яагаад өнөөдөр ил гарах болсон шалтгаан гэвэл энэ сэдв угаасаа энэ нийгэмдэр өндрийг аваад дандаа хар бараан талаас нь яриад хааж хорих талаас нь яриад байгаа байхгүй. Гэхдээ би энийг юусоо зөвтгөж байгаа юм биш шүү. Зүр хааж хорснороо ямар үр дагавартай. Хааж хорихгүй бол яах ёстой гэдэг талаас нь л яриад байгаа. Хааж хорих тусмаа миний бодлоор би өөрийнхөө бүр давтаа хэлчих те. Миний бодлоор хааж хорснороо сөрөг үр дагавар нь улам гисэн. Энэ амиа хооллолт, гадагшаа гарч байгаа мөнгө тэгэл те энэ болох нь улам гисэн. Мэдээллийг ил болгочих. Одоо би зүгээр монголчуудаа ингээд хинч ойлгох жишээгээр ярий заяа. Эрт дээр үед ингээд зүгээр малчин айл дурангүй байсан гэж бодъё заяа. Дурангүй малаа яаж олох вэ? Бүх зүг рүү явж олно шүү дээ. Хол явцсан малаа. Баруун зүүн ингээд 8 туршиж үзэх нь шүү дээ. Юмыг туршиж үзнэ. Дурантай босноор яах вэ гэхээр хамгийн өндөр оргил дээр нь гараад тал тийшээ дуранд чинь. Дуран юу ямар хэрэгслээ вэ гэхээр мэдээлэл цуглуулах хэрэгсэл байхгүй. Өнөөдөр бидэрт мэдээлэл цуглуулах хэрэгсэл юу вэ гэхээр гар утас байна, интернет байна. Бүх мэдээлэл ил байгаа. Энэ дээрээс аваад хүмүүс өөрсдөө сонголтоо хийх боломж واخгүй. Яг ийм учраас мэдээллийг хааж боогод хорих тусмаа буруу нөгөө нэг 4 зүг 8 зогс руугаа яваад эрсдэл хийдэг малчны жишээгээр ийм жишээ улам олон болно. Тэгэхээр мэдээллийг ил болгочих. Бидрийг айлгаж хичээхгүй зүгээр яриулчих. Бид нар зүгээр ямар ч сан сурталчилгаа бол хийхгүй. Алив чи тоглохгүй гэсэн хүүхдийг чирж аваад чираа тоглоулахгүй. Хизээж тоглоомд өөрсдөө зохион байгуулахгүй. Ягаад гэвэл энэний хүнд хэцүүг нь мэддэг учраас бид нар юу их вэ гэхээр түрүүний найзын хэлсэн шиг тийм мэдээллийн төвүүдийг байгуулъя. Сэтгэл зүйн төвүүдийг байгуулъя. Аль болох эрсдэлгүй байх талаас нь заавар зөвлөгөөг нь өгье, туслая. Донтолтонд орсон залуучуудад туслая. Одоо би жишээ нь орсон залуучуудад спонсор болъё гэсэн үг байхгүй юу? Мань өөрөө жишээ нь бас донтож явсан хүн заа. Би одоо Тамирагтай яг адилхан баг 20 жил болж байгаа. 2006-7 оноос 10 жилийн хүүхэд байхасаа ингээд сурцсан байхгүй юу? Тэгээд тухайн үед бол өөрийгөө ямар ч хинч зааж өгөөгүй шүү дээ. Зүгээр л ингээд байгаль руу хайцсан. Тийм байгаль руу хайцсан. Ямар ч мэдээлэл авахгүй. Тэгээд ийм гинт оржингуутлаа ингээд ширэнгэн төрч байгаа гэсэн үг. Тэнгууд мэдээлгүй хүн чи хаашаа явахаа мэдгүй ингээд тал тийшээ явж үзээд ингээд алдаад оноол. Гэхдээ азар нөгөө нэг суур хүмүүжлэн зөвч байсан юм уу? Эсвэл жоохон сэтгэлийн хаттаач байсан юм уу? Давж гарч чадсан. Одоо жишээ нь би өөрөө яаж давж гарсан гэдэг одоо кейсээ яриул. Би ингээд зогсолтгүй философттэй байсан байхгүй. Философт гэдэг чинь юу нь бол бодгол гэсэн үг шүү дээ. Би өөртөө дандаа асуулт асууна. Би ягаа ожигч юу их тавиа? Чи ягаа алдчихв? Ягаа таксины мөнгө болчихв? Энэ чиний юунаас болов гэдэг. Ингээ дандаа нөгөө өөрөөсөө асуудаг, өөрөөсөө буруу хайдаг. Ингиж явсны үндсэн дээр тэрэнд би хариулах гэж оролцсноороо маш их бодож ингэж явсараад тэрийг юу нь бол давж гарсан. Одоо би 2 нийлэх хүүхэдтэй. Хуваараа жижигхэн бизнес эрхэлдэг. Маш завгүй. 7 хоногийн 7 өдөр ажилтдаг. Өглөөнөөс орой болтол. Би хичнээн покер тоглох дуртай. Үнэхээр хоббитой байсан ч гэсэн би тоглож амжихгүй байгаа. Өдөртөө нэг бүр нэг хэдэн сар жил ярьж найзуудтайгаа хаяа нэг интернетээр те сууж. Гэхдээ тэр нь хизээж миний өндөгний мөнгө байхгүй, миний талхны мөнгө, миний хүүхдийн кашны мөнгө байхгүй, памперсны мөнгө байхгүй. Би тийм мөнгө байхгүй бол би хизээж тоглохгүй. Тэгээ ийм сэтгэл зүйн хад суучаад байна шүү дээ. Тэгэхээр мэдээлэл түгээмэл их байх тусмаа, мэдээлэл ил байх тусмаа энэ дээр чи хүмүүс ингээ мэдээлэл боловсруул хүн чинь ухаантай амьтаа учраас алдаан дээр суралцах нь суралцаад маш хурдан одоо бидний тэр 10 жил туусан юмыг нэгэн жилийн дотор ойлгоод окей энэ мөрөйтэй тогломж зүгээр энгийн зүйл болсон. Одоо нөгөө социализмоос дөнгөж ороод ирэл арх марх бүхэн чөлөөтэй болонгууд захаар нэг бөбөөчтэй байлаа шүү дээ. Бөбөөчингөө автобусны буудлаа байхгүй. Бөбөөчингөө тараншаан байхгүй тий. Одоо тэгэхэд тэр хүмүүс хаана нөгөө маш ховор болсон шүү дээ. Яагаад гэвэл арх марх бүх юм чөлөөтэй. Чөлөөтэй болохоор ч хүмүүс хэрэглээд тэрнийгээ ингээд зүү ёсны дагуу ингээд хэрэглээ сурчдаг. Яг энэ шиг
мөрөөдөө тоглоом гэж яриад байгаа зүйлүүдээ ингээд мэдээллийн ил болго. Гэхдээ бүгднийг хүлээн зөвшөөр гэж байгаа юм биш. Хуулийн нарийн зохицуултууд мэдээж хэрэгтэй. Тэрэн дээр нь заавар зөвлөгөөг нь өгье. Гэхдээ мэдээллийн ерөөсөө л ил болго. Одоо жишээ нь ингээл нэг ийм ярингуут л маргааш нь цагтаа дээр дуудагдал айлгаж хичээгээл те ингэх биш. Зүгээр ярих хүмүүс нь ярьжиг. Гэхдээ мэдээж улаан цагаан сурталчилгаа хийгээд 1X гэсэн логотой юм өмсчөөд ингээд дэвэл камерын өдөөс ингээд дэвэл болохгүй те. Эрсдэл нь юм байдгийн шүүгээ зөв өнцгөөс ярьж байгаа энэ мэдээлэл өгж байгаа хүмүүсийг бол зөв мэдээллийг хавтгаа болоод яриулах хэрэгтэй л гэж байна. Надад нэг юм санал байна л да. Нэг хэсэг чи казиногийн хууль гэдэг юм хэлцээ. Ямбатар хууль зүйн сайд байлаа. За би тэрэнд нь бас ороод явлаа. Юм харлаа. За тэгсэн чи ерөнхийдөө бол казино бол бодлоо боллоо. Яагаад гэвэл одоо том гүрнүүдийн нөлөө байна. Монгол улсыг бол тийм байхгүй байх сонирхол байна. Гэхдээ тэр бол яг юм онлайн биш, яг юм бодит. Тэ? Одоо нэг integrated resort industry гэдэг шиг л багхгүй юу? Тэгээд сүүлдээ зөвхөн моринд оруулахынхаа хуулийг хилцээ болоо явж байгаа одоо тэгээ бүр алга болж байгаа шүү. Зүгээр яг хэний ярьсан дэр яагаад Оросууд мөнгө хийж бодлоод идэг. Тэгээ гадны хүмүүс мөнгө хийдэг тий. Монгол хүн хийхлээр яагаад гэмт хэрэгтэн болчихдог. Тэр амар том асуулт. Яагаад бид нар Монголдоо мөнгө үлдээж болохгүй гэж. Яг магадгүй гадны орнууд зөвшөөрөхгүй байг л дээ. Тэгвэл Монгол сайт хийж тэгээд Монгол хүн мөнгөө л олж л байг л дээ тэнцэж. Дотроо төлөөд тий. Яг мөнгө чинь дотроо эргэлдэн. Одоо жишээ заавал юм бодит казино ихлээр болохгүй байгаа юм зүгээр л онлайн л болгоч ч дээ тэрийг тэгээд гаргүй шүү дээ. Тий яг магадгүй нөгөө хятад мэт иргэд нь ирээд тэ буу юм болгох гэж болоод иж юм байгаа биз. Тий. Ер нь бол яг ингээд мөнгө эргэлтэн гэдэг байгаа дээр нэг чухал биш байхгүй авж үлдээх биш одоо яг хууль батлах гэдэг байгаа нь хүмүүсийг тоглоулахад гарч байгаа мөнгөндөө чухал биш байгаа юм шиг санагдаад байгаа. Одоо энэ чинь амиа орлолт хүмүүсийн донтолтын хэмжээгээр тэлцсэн учраас энэ хүмүүсийг болиулах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс яагаад тоглоод байна гэдэг хүчрийг нэрээс олохгүй байгаа байхгүй юу? Монгол сайт нэгэд ялгаахгүй л тэр хүмүүс амиа орлохоор л орлоно. Хүмүүс алдгаараа л алдна. Тэгэхээр энэ хүмүүс яагаад байгаа? Яагаад ингэж шууд ингэ мөрөөдө тоглоомлоо орчоод байгаа? Миний мөрөөдө тоглоомлоо орсон түүх ч гэсэн одоо энэ эдгч гэсэн ер нь бол ихэнх хүнийх адилхан байдаг. Ер нь бол яг л явж байгаа нэг зэг дээр огтлцдаг байхгүй юу? Одоо би жишээ нь хувийн компанитай байсан. Би компани ингээ гоё аваад явах гэж үзсэн. Тэгээ татвараа дийлсэнгүү, улсын дарамтаа дийлсэнгүү, хээл ахуудын дийлсэнгүү, тэ? Жишээ нь би шударгаараа яг ийм Монголын шилдэг инженерүүдийг нийлүүлээд би ч өөрөө инженер байхгүй юу? Шилдэг инженерүүдийг нийлээд бас л Монголд байхгүй компани байгуулж байхад шилдэг инженерүүдэд ажил олдохгүй гэдэг чинь готомшиг байгаа зү тэ. Тэгэхэд тендер олдохгүй тэ. Тендер авахын тулд бид нар 10% өгнө. 10%-ийн ахуулыг өгнө. Тэгээ тендерт ороод авах уугүй нь мэддэхгүй. Тэгвэл том компаниудын дарамтууд орж ирнэ. За хийж чаддаг компани дээр за ахын дүү энийг хийчих. За энийг хийчих юм бол дараа нь чамд ийм гоё ажил өгнө. Тэгээд дандаа субботник хийгээд бид нар чи яах хэдэн жил субботник хийгээд дампуурна эзэд. Өр зөөлөнд орно эзэд. Тэгээд хүнээс бас санаа зовно шүү дээ. Одоо би одоо компани захирал байсан хүн очоод нөгөө MCS-тэй очоод MCS-ийн хэдэн ажилчдыг доороо датлагжуулж яриад явж исэн хүн ч одоо MCS ч юм оюу толгойд очоод ажиллана гэхэр чинь миний хувьд одоо тий нөгөөдөг чинь нэг инженерийг гээд сонирн байдалд орно эзэд. Яг манай ажилчид бол ингээд яг ингээд тухайн компани болгон дээр ингээд очоод 5 жилийнхаа гэрээг хийгээд продюсерээ аваад байшингийнхаа гэрээг хийгээд тэгээ орчиж байгаа. Тэгмээд миний хувьд тийм боломжгүй болчихж байгаа юм. Тэгэхээр амар хэлбэр аргаар би өрнөөсөө яаж салах вэ? Гэвэл хамгийн түрүүнд надад тохиолдсон зүйл нь би ингээл Facebook ухчихсан. Би эдгээрээс хамаагүй сүлд орсон баг. Facebook ухчихсан чинь ийм тоглоом байна гэл тэгэхээр би очиод тоглосон. Очиод тоглоомуудаа мөнгө очиж байгаа. Тэгмээд за би хожиж болох юм байна гэд тэрнээсээ тоглож эхлээд нөгөө нэг энэ мөрөдө тоглоомын ертөнцид ороод хөл алдаад эхэлж байгаа юм. Би хожиж болсон. Яагаад дахиж хожиж болохгүй гэж. Тэгэхээр ерөөсөө хүмүүс яагаад мөрөдө тоглоод юм гэдгийг уул суртаа нь олоогүй байжж эн чинь нийгмийн ингээд бүрдүүлж өгөөгүй шүү дээ. Нийгмийн сэтгэл зүгээ судлах хэрэгтэй байсан биз шүү дээ, тийм. Тэгмээд одоо ингээд хаачих юм бол бүр асуудалд орно. Тэгэхээр миний хувьд бол одоо ингээд
хүмүүст нь боломжийг нээлттэй олгох хэрэгтэй байхгүй. Хуулийн төсөл дээр ч гэсэн яг энэ бид нарыг оруулмаар байгаа байхгүй. Би бол орохыг хичээгээд маш олон удаа холбогдсон хүмүүс лөө. За би сайдуудтай уулзмаар байна, хуулийн төсөл дээр ахалж байгаа улсуудтай нь уулзмаар байна, очмоор байна, байгаль орчны тэг аялал жуулчлалын яам дээр нь очлоо, жинхэнэ жуулчдыг авчрах надад төсөл байна те. Гэ бүх юм байна. Энэ покерыг яг зөвөр ашиглах юм бол дэлхийн их орнууд, олон орнууд маш хэмжээний зөв үйлдэл хийгээд ашигаа хийгээд хүмүүсээ ч гэсэн зөв байдалд оруулаад улс орноо хөгжүүлээд улс орон хөгжилтэй байгаад хүн баян байх юм бол яг Лас Вегаст $1 тавиад орилж байгаа хүмүүс чиг байж болох байхгүй. Байж боломжтой байхгүй юу? Америкт тэр чи одоо жилийн $100,000 цалинтай, $200,000 цалинтай хүн би цент хожоод орилоод ингээд найзуудаар орилж байгааг би хараа шоконд орж байгаа байхгүй. Ингээл орилгоор амар их мөнгө өгсөн баг гэсэн чи хэдэн цент өдсөн нөгөө жекпот моцсон. Би бүр юу эдгээр ямар тэнэг юм бэ гэж яг тухайн үед бодож байгаа. Тэгээ сүүлд нь бодсон чинь энэ хүмүүс чинь яг гоо ингээд улс нийгэм нь яг ингээд хүмүүс нь ерөөсөө энийг зугаа болгож тоглох боломжийг нь бүрдүүлсэн. Бид нар ч гэсэн яг зугаа болгох боломжийг нь бүрдүүлчихвэл бид нар ч гэсэн хизээж амьдралаа эрсдэлд оруулахгүйгээр зугаа болгож тоглох бүрэн боломж байгаа байхгүй. Тэгээд аялал жуулчлалаар казинотой орон болгон одоо ирээдүйд алчээ. Макао яаж босоод ирв? Филиппин яаж юм? Одоо ингээл юу штэ социалист гэдэг Вьетнам орн хүртэл тэнцээ покерын тэмцээн явуулж байна. Кроно гэдэг казинотой байна. Тийшээ ч одоо монголчууд яагаад амар одоо нэг нисээд байна гэдэг чинь бас учир байгааз. Тэгвэл Монголд хэрвээ казиногийг яг зөвөөрөө хийгээд зөв таниулаад ингээд покерын тэмцээнийг зохион байгуулчих юм бол Монголд аялал жуулчлалаараа одоо энэ төсөөлж байгаагүй их мөнгө орж ирнэ. Төсөөлж байгаа үлдэн нөхгүй. Бид нар явж гадаадд очиж буудалд очиж тэмцээнд тоглож байгаа. Монголд хүмүүс ирээд тоглох юм бол одоо ингээд нэг тэмцээнд доороо иж одоо ингээд давтагдсан цоогоор 3,000 хүн орж байгаа байхгүй нэг тэмцээнд. Тэгээ тэр 3,000 хүн 3,000 хүн чинь найз охинтойгоо ч юм уу те эхнэртэйгээ ч юм уу найзуудтайгаа за мэрэгжлийн тоглогч нар сэтгэл зүйчтэйгээ эмчтэйгээ те коучтайгаа гэдэг ингээд маш олон ярьж байгаа. Тэр 3,000 хүн чи хэдэн мянган хүн болох уу? Тийм үү тэрийг нэг газар хий зохион байгуулъя л да тэрэлжиж ч юм уу нэг ресорторт те. За бүр зүгээр хоёроор бодоход 6,000 хүн ирлээхэд тэр 6,000 хүн нөгөө нэг хэмжээний мөнгө үлдэх. Би покерчин гэмүүд намайг хүмүүс харт амигчин ч юм уу аригчин гэдэг шиг ингэж хардаг шиг харахгүйгээр нүдэн нэгдэнэ байхгүй. Тэр 6,000 хүн чинь мэдээж буудал буун. Бүх лакшери буудлууд, үнэтэй буудлууд гэж бүгдгийн дүүргэнэ. Тэрнгээрээ тэгээд хоол идэнэ. Тэ? Шопинг хийн. Аялал жуулчлал чи хөгжүүлнэ. Нөгөө өөрөвчөө өөрөө $100 ирдэг жуулчдын хажууд тэд нар чинь $100,000 ирээд $100,000 үлдээчээд амар баяртайгаар буцаагаал яваа. Юуч болоогүй. Юу ч болоо юм шиг. Тэгэхэд нөгөө 1 сая жуулчин ч үлээ 100 сая жуулчин ч үлээ те. Тэрний чинь хажууд зүгээр нэггүй удаагийн ивент зохион байгуулахад тэр чинь зүгээр Монголын бас л хөөрхөн хэдэн одоо хувийн бизнестэй хүмүүсийн чинь сэв хэтлэн лээ. Жилдээ нэг 4 удаа зохион байгуулъя. Тэгээд энэ дээр тэгэл гэх юм бол энэ чинь хөгжөөл явчихна. Тэгээ болол тоо казиногоо байгуулчих. Одоо Солонгос байна. Өөр одоо ингээд зөндөө болоо жишээ байна л да. Одоо Монгол одоо Солонгосын иргэд нь ордгоо. Тэгсэн мөртлөө покерын тэмцээнд нь Солонгос иргэд нь орж болдог. Одоо саяны тэмцээнд нь Амрагийн асуудаг юу нь болохоор бусад ягаа болоод байна. Бусад бид нар ягаа болохгүй байна гэдэг. Бид нар тэр яг тийм зэвсэг байхгүй байхгүй. Одоо жишээлбэл түрүүний яг тоглоомын онлоор мөнгө олж болоод идэг. Монголчууд олох гэхлээр хорчод идэг. Тоглоомын онлоор болохоор бид нар одоо тэр 3 тоглогчтой байлаа гэж бодоход бид нар одоо бусад тийм олон улсын зах зээлээс бид нар яг энэ одоо ертөнцийг бариад мөнгө олох одоо зэвсэг хийх гэдэг нь шүү дээ. Казино байгуулах юм эсвэл онлайн казино байгуулах ч юм зэвсэг хийх гэдэг. Одоо бид нар тийм зэвсэг байхгүй. OneXBet бол тоглогчийн байр суурьаар тоглоод байна шүү дээ. Бид нар тийм учраас хуулиараа зөвхөн хамгаалалтын позишнд л тоглож чинь гэсэн үг. Тэгээ хатуу ориг нь болохоор ерөөсөө юм болчиход байгаа. Хамгаалалтын зөвхөн стратегиудаас хатуу ориг тавих юм бол тэнд одоо ерөн зүгээр тоглоомын онлоор шүү дээ. Тим юу боломжгүй байхгүй. Одоо макс тийм min max онл гэж байна шүү дээ. Макс юу зүтгээд одоо бид нар жишээлбэл засгийн газар хэрэглэгч руугаа шууд 100% одоо хожил авах гэдэг шүү дээ. OneXBet-ийг хинч тоглохоо болуулах гэдэг шүү дээ. Тэр нь өөрөө зүгээр яг
судалгааныхаа үндсэн дээр болохоор 1.7 их 80 гэдэг маань л донтолтын хэмжээ маш өндөр байна гэсэн үг. Тийм учраас энэ өөр боломжгүй байхгүй. Яг гэвэл тэр хэрэглэгчид гэдэг тоглогч маань хоргийг заавал тойрох ийм зүйл стратеги гараад ирж байгаа байхгүй. Тэр стратегийн зүгээр ингээ хараад таамаглаад үзэн гот. Тийм учраас бид нэр хамгийн зөв тэнцвэрийг л олох хэрэгтэй. Бид нар 1.7 их одоо бид нар хамгаалтын позишнд тоглож байгаа учраас хамгийн бага тийм үү 1.7 их 80-аас бага гаргах тэр зөв зүйлийг хайж олох хэрэгтэй байхгүй судалгааны үндсэн дээр. Одоо тэр Вьетнам ч юм уу Австрал ч юм уу тийм үү тэр яагаад вэ гэвэл одоо нэмэх ройттой тоглоомуудыг биш үү оруулснаар донтолтын хэмжээг 15%-аар багасгаж байгаа байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ? Донтолт болохоор яаж явагдсан бэ гэвэл чи хурдан мөнгө алдах тусмаа чиний донтолт чинь маш хайпер хурдцтай байна гэсэн. Ийм дүгнэлт гарч байгаа байхгүй. Тэгвэл казино тоглоомод өөрсдөө тийм хайпер алдагдaltaй байхгүй. Одоо зүгээр бүр яг том системээр нь ингээд зүгээр аваад үзэх юм болно шүү дээ. Ерөөсөө юу яаж явагдаад байна гэвэл эхлээд мэдээллийн давтамж гэдэг юмыг Монголд оруулж байна. Одоо өрсөлдөгч одоо гадны байгууллага гэсэн үг шүү дээ. 1xbet гэдэг. Хүний тарих болохоор шийдвэр гаргахтаа болохоор мэдээллийн давтамж олон байх тусмаа нэг удаа гин алдаж байгаа байхгүй. Тоглолтод оролцож эхэлж байна гэсэн үг. Тэр манипуляцид нь орж ийн гэсэн үг. Тэгээ оронгууд дотор нь юу болж байгаа вэ? Хүний тарих fast and slow гэдэг юм хоёр төрлөөр хүн сэтгэж байгаа тийм үү. Тэнгууд хүн хурдан сэтгэх тусмаа ухамсарт бус шийдвэр гаргаад байна гэсэн үг. Тийм учраас казино геймсүүд ч өөрсдөө маш хурдтай юм шийдвэр гаргахыг санал болгодог. Тэгэнгუთ тэр хүмүүсийн донтолтын хэмжээ маш хурдтай яваад байна гэсэн үг. Энэ бол зүгээр зэвсэг гэсэн утга тийм үү. Бид нар тоглооны зэвсэг багч хэрэгтэй байна л гэсэн утга тийм үү. Өмнө казиногийн хууль явагдажсэн тийм үү. Казиногийн одоо ер нь сайхан бас явсан. Сайхан сүүл тийм. Дэлхий одоо хаашаа чиглээд байгаа юм бэ гэвэл ерөөхдөө өөрсдөө тоглогч маань онлайн руу шилжээд байгаа. Одоо ингээд сүүлийн үед казиноор ингээд хийсэн гот ер нь казиногийн тоглогчд нь багасч эхэлж байгаа. Тийм учраас хүмүүс яагаад гэвэл тэр казино дотор хүнтэй очиж бодит казино тийм хүнтэй очиж яг тодорхой хэмжээний илүү гой мэдрэмж төрүүлдэг хүмүүс. Тэгээд тодорхой хэмжээний хүмүүс байгаа. Гэхдээ ихэнх нь онлайн руу шилжээд байгаа. Илүү залуу тоглогч тийм. Одоо тэгтээ буцаж байгаа. Сая чи нөгөө ковидын нөгөө нэг эффект ороод нөлөө ороод орж ирэн гутаа хүмүүс нөгөө нэг одоо хоёулаа ингээд ковид гээл тэгэн гот хүмүүс хоёулаа хол байсан нь гоё болчиход байгаа байхгүй хүмүүст амар нөгөө нэг тата юм зоон үүсгээд байгаа байхгүй. Тэгэн гот одоо ингээд хүмүүс яг нэг хэсэг бол бүгд ийм холын зайны юм харьцаатай байлаа шүү дээ. Тэг чин гот одоо буцаад эхлэн гутаа хүмүүс илүү амьд юмгаа буцаад ингээд ингэж дэлхий чи ингээд уусаа бүх юм чи ингээд эргэлдээл явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг энэ зүйлийг судлаачаад хараад өөрсдөө бас яг тухайн үед шийдвэр гаргачихлаас зүгээр байгаа байхгүй. Тэгэд онлайн яасан гэнэ тэрийг нэг тусгачихдаг. Одоо онлайн чиглэл рүүгээ шилжиж байгаа. Тийм учраас одоо энэ 1xbet гэдэг чинь өөр бусад платформуд гадны шүү. Гадны платформуд маш их мөнгө олдог. Одоо сая долларын орлого бол хэдэн цагийн л ажил яг дотроо бол. Ерөөсөө цэвэр ашиг. Дэлхий дээр ерөөсөө яг үндэ насруу тоглоомууд яг үндэ дэлхий дээр ганцхан хуйслагдсан хулгай дээр нь насруу тоглоом яг үндэ казино байхгүй. Дэлхий дээр ганцхан хуйслагдсан. Маш өндөр ашигтай. Нийгмийн эффект нь айгүй хүнд маш өндөр хүнд байна. Хүнд ийм эффект өгдөг. Хүмүүсийг маш их гэмт хэрэг шийдсэн юмуд хийдчихэдэг гэсэн. Яг л мөрөөдөө тоглоом гэдэг маань өөрөө дотроо шин чанар мөнгө гэдэг чинь өөрөө цаг хугацаа агуулж байгаа шүү дээ. Тийм учраас би өнөөдөр 10 жил ажиллаад олсон цуглуулсан мөнгөө 2 хоногийн дотор алдчихаар би өөрөө цаг хугацааны юм алдагт хүлээчихэж байгаа байхгүй. Тийм учраас нөгөө хүн чинь яаж яанаг вэ? Хүний амьдрал чинь богино учраас нэг залуу наснаас хойш 30 жил 3 удаагийн л оролдлого байгаа шүү дээ. Ер нь 10 жилээр явна. Тэнгууд нэг оролдлогоо алдчихаар хүн чинь шийдсэн юм хийж эхэлж байгаа байхгүй. Тийм учраас нийгэмд маш их юм хор хөнөөлтөй юм үзэгдэл явж байдаг. Одоо засгийн газар цагтаа гэдэг ч юм энэ бол зөв. Бид нар одоо ингээд янз бүрийн тийм үү нэг стратегиуд хэлээд ч юм нэг юм санаанууд хэлээд идэг ч юм. Энд чинь өөрөө бас юм хамгаалсан юм болчиход байгаа байхгүй. Бид нар хамгийн гол нь ямар байр суурийг харах юм бэ гэвэл Монголын иргэд болон тийм үү Монгол улсын нийгэм тэгээд гадны тоглогч ороод ирчээд байгаа тэр л асуудал байгаа байхгүй юу. Гадагшаа мөнгө урсаад байна шүү дээ. А яг хүмүүсийн комментүүд ингэж байгаа юмс. За тэд чинь ингээд спортуудыг санхүүжүүлж байна тийм үү. Гэхдээ санхүү нь Монголоос гарч ирж байгаа шүү дээ. Монголоос босч байгаа. Тэр саксны санхүүжилттэй нөө e-gaming ч юм уу. Тэн дээр 1.7 их 80-ийн өсрэл нэг тийм үү 500 сая долларын 3 сая долларын ч зарцуулахгүй санхүүжилт үүсэж байгаа. Тэдрийг заавал оруулж ир 497 сая долларыг тийм үү гадагш нь 3 сая долларыг өгж байгаа тэр тэднийг өмөрөөд байгаа
тэр болохгүй байхгүй. Тэрний оронд тэр $500 сая дотооддоо байгаад тэр e-спорт вэ нүү, сагс вэ нүү, тэдэд өөрсөнд нь жоохон зохион байгуулах эрхийн тийм хэмжээтэй маш их судалгаа өгөөний үндсэн дээр донтолтыг амруулж байгаа л байна. Хаахан зүггээд байгаа юм уу? Хаахгүй байхын зүггээд байгаа юм уу? За. Хаахан зүг юм уу? Хаахгүй байхын зүг юм уу? Стратегийн үүднээс биш үү? Үгүй хаахан зүг юм уу? Хаахгүй байхын зүг юм уу? За би энийг л асууя. За яаж гараа. Хариулах. Одоо покер дээр бол яг expected value гэдэг нэмэх хийвээ гэдэг одоо хамгийн урт хугацаанд тийм үү repeated game дээр хамгийн урт хугацаанд зөв шийдвэрийг гаргана л гэсэн үг. Энэ дэр болохоор томор болохоор John Nash гээд Beautiful Mind гээд киноны эдэнтэн байна шүү дээ. Тэрний Nation тэнцвэр гээд байгаа. Тэр Nation тэнцвэрийг би зүгээр санал болгоод байна. Бид нар энд тийм үү одоо гадны компаниуд ч нөө Монгол компаниуд ч засгийн газар ч нөө тоглогчид ч нөө бид нар ингээ ямар ч стратеги хөтлөсөн тэр тэнцвэрийг олчих юм бол одоо энэ стратеги гаргаад тэр маань хөдлөхгүй байхгүй. Тим тэнцвэрээр хамгийн үр ашигтай Монгол улстай нийгэмдээ тэр хүмүүсийн тоглогчдыг бууруулах тийм үү. Хамгийн бага дээр барих, мөнгө гадагшаа хамгийн бага дээр барих, тэрийг судалж олоод тэнцвэрийг олох хэрэгтэй. Тэгэхгүй бол одооны 20 моригч маань бол маш амархан easy юм стратегиуд болчиход байгаа байхгүй. Тэр чинь нөө урт хугацааны давтамжтай байнгын ингээ явагдах зүйл учраас repeated game гэдэг байгаа шүү дээ. Давтамжтай тоглоом учраас бид нар тэрийг судалж ийж бидний энд хитрхи тийм гадны байгууллагт ялгдаж болохгүй л гэсэн тийм санал хэлдэг байна. За энэ дээр арай түрүүний одоо манай шалк хэлээд штэ. 3 тоглогчтой гэдэг. Улс, иргэн тэгээд одоо нөгөө гадны сайт. За энэ дээр заяа нэг л хувилбар нь одоо Монголд ашигтай. Тэр нь юу вэ гэхээр улс бөгөөд иргэн хожилтой байх нь. Түүнээс улс гадны сайт ашигтай бол иргэн ашиггүй учраас бидэнд ашиггүй. За гадны сайт бөгөөд иргэн ашигтай байдаг, улс ашиггүй бол бидэнд ашиггүй. Тийм учраас улс, иргэн хоёулаа хожих хэрэгтэй байхгүй юу? Монголын эрх ашиг. Тэгэхээр за иргэний хожих талаас нь ярьж үзье заяа. Хэрвээ нэмэх ройтой тоглоомч, хасах ройтой тоглоомч бай. Ямар нэгэн байдлаар энэ замыг сонгосон л бол нэг талд нь нэг хүн хожиж идэг, нөгөө талд нь нэг хүн уйлж идэг л байхгүй юу? Нэмэх ройтой тоглоом гэдэг чинь миний хувьд л нэмэх ройтой болохоос нөгөө хожигдж байгаа хүнийг хасах рой л байхгүй, хасахтай л байхгүй юу? Тэгэхээр заавал нөгөө талд нь нэг хүн уйлнаа л гэсэн үг. Нэг хүн баяр баясгалангүй болно л гэсэн үг. Тэр чин одоо угаасаа л амьдралын жам. Хүн одоо хагцал зовлон үүснэ. Машин дэргээ алдна, мөргөлд нь мэдхгүй зүгээр ингээд эрсдлийг тоочвол жум. Тэгэхээр хамгийн бага байлгах буюу иргэн хамгийн бага алдаад, улс хамгийн бага алдаад аль болох энэ хоёроо нэмэх рүүгээ тэмүүлж явах хэрэгтэй. За энэ хувилбар нь юу байж болох вэ гэхээр бидний хувьд хэлэх гээд байгаа нь Монголдо хуульчлаа. Тэгээд хуулийн дагуу энэ үйл ажиллагаа явуулах хүмүүсийн явуулуулъя. Гэхдээ шалгуура тендер маш шударгаар, маш үнэнчээр явуулдаг. Одоо жишээ нь хэрвээ энэ бизнесийг хийх гэж байгаа газар бол ашиггүй байна гэж хизээж байхгүй. Маш өндөр ашигтай байна. Тийм учраас маш өндөр татвартай байх нь нэгдүгürt ойлгомжтой. Тэрнийхээ дагуу одоо түрүүний битүүри ярьдаг юм сэтгэл зүйн төвүүдийг тэгээ бусад одоо нийгмийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд янз бүрийн ажил хийдэг эднийг бүр хуульчлах хэрэгтэй. Ингэжиж Монголынхон одоо өрсөлдөх одоо улсын хувьд өрсөлдөх чадварыг одоо 1x-тэй хувьд 1x-тэй Монгол одоо өрсөлдөн гэвэл өрсөлдгүүц тэр одоо байгууллагын зөвшөөрөл өгч тэрийг ингэж гаргаж ирж бид нар Монголдо тодорхой хэмжээний нөгөө гадагшаа урсаад байгаа мөнгө авч үлдэнэ үү гэхээс бүгднийг хааж хөрнө гэж угаасаа хизээж байхгүй, хизээж амжихгүй. Бүгднийг хааж хөрийг гэвэл одоо бидний энэ микзик, утас моц интернет бүгднийг хурааж авч ийж тийм болов. Хар тамхины дан дээр их сони юм үзэгддэг. Хар тамхины дан дээр хорих тусмаа картелүүд хамгийн ашигтай. 3 субъект хамгийн их хождог гинэ. Хар тамхитай дан ихлэр. Эхнийх нь DEA буюу хар тамхитай тэмцгэлцэн хамгийн өндөр ашигтай. Яг гэвэл нөгөө дайн зарлж байгаа учраас төсөв нь ихсчдэг. Хоёрдугаарт улс төрчдөд аягүй ашигтай байдаг гинэ. Тэмцэж байгаа юм шиг харагдаад улс төрийн оноо цуглуулдаг. За гуравдугаарт хамгийн том хождог хүмүүс нь хар тамхины картелүүд. Картелүүд ер нь аль болох хар тамхиг хуульчлуулахгүй байх талтай. Яг хэлбэл юу вэ? Хар тамхины бүлэглэлүүд гэсэн үг. Хар тамхины бүлэглэлд яагаад ашигтай байдаг вэ? Хорчглоор маш өндөр маржин хийдэг юм байна. Хуульчлаа ячингууд нөгөөд чи өрсөлдөөнийхөө жамаар яваад маржин багасчихдаг. Тэгэнгүүт өөрөө монопол тэгээд
цорын ганц одоо хар тамхиг нийлүүлдэг хүн баймаар байна шүү дээ. Тэгэнгүүт аль болох хууль бус байх чиглэл рүү бүх лобби хамаг юм хийдэг гинэ. Казино бас ялгаа авахгүй. Гэхдээ онлайн хорчих юм бол улам орлого нэ гэсэн. Би бол яг тэгж байна. Хорчих бол улам. Тэр WW юуг бол ингээд хязгааргүй хийж болно шүү дээ. Доменыг дөрвөн үсгэн дээр л хэдэн мянган хөлбөр гарч тийм үстэй. Бод тэгснэ 200 300 домен хаалаа гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр би бол тийм. 3 дугаарт олон улсын нөлөө байна. Яг энэ бодит казиног бол нээлэхгүй юм шиг байна. Бид нар ч одоо буфер бүс шүү дээ. Тэгээд энэ хоёр ах дүүс маань бол ер нь бол бодит казиног бол нөө гэж. Тэгэхээр миний зүгээр гаргалгаа юу вэ гэхээр онлайн өөрсдөө онлайн юмаа байгуулчаа. Тэгээд онлайн нэмийг хэн яаж хорж чадах юм? Бид нар мэдэхгүй наадах чаа өөрсдөө ингээд онлайн дээр хийчлээ гэхэд яаж чадахгүй. Тэгээ тэрний дагууг нь одоо ингээд мэдээллийг л болгоо тий. Тэгээд татраа автгаараа аваа. Тэгээ ер нь би одоо сая нэг санаа орж ирлээ. Тэрийг бүр яг хэлчихье заяа. Ер нь ихэнхдээ мөрөөдө тоглоомыг одоо энэ замыг казино ч юм уу энийг хүмүүс яагаад сонгоод байгаа? Бет дээр яагаад алдаад байгаа? Яагаад их алдаад байгаа гэхээр хамгийн гол нь хүний шунал ахгүй юу? Шунал яг үнэндээ их мөнгө хожих гээд идэг, хордон хожих гээд идэг, хордон баяжих гээд идэг. Гэхдээ мөрөөдө тоглоом, бет одоо энэ покер ер нь алийг сонгосон байсан гэсэн чи энийгээр хизээч баяжихгүй шүү. Чиний баталгаатай баяж гарах чинь зүгээр цэвэр шударгаар хөдөлмөрлөх шүү. Сайн хөдөлмөрлөх чадвар одоо чи 99% нь баяжих магадaltaй 1% нь азуудж болно. Чи мөрөөдө тоглоом буюу бетмед одоо элдв янзын энэ юмар баяжих гэж оролдвол чи 99% нь алдна, 1% нь магадгүй аз чин орж магадгүй. Гэхдээ тэрийгэ цагийн уртаа буцаагаад алдна. Тэгээ ерөөсөө зүгээр мань нэг юм хэлчих. Мань бол зүгээр хөвгтлэл тоглоно. Ер нь зүгээр хэлчихээр бол нэг орсон хувь хүний сонголт байхгүй. Тэгэхээр би тогломоор байна уугүй юу? Би тогломоор байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо энэ засгийн газар юу н намайг тоглоулахгүй гэдэг хаагаад шүү дээ. Тийм байна. Тэ? Би тогломоор байна шүү дээ. Одоо миний хөшин бол Вьетнам л явж таарах. Үгүй тэгэхээр манай Монгол альсан орн юм уу? Эсвэл социалист орн юм уу? Одоо би ингээд интернетээр ингээд лайв хийгээд тоглоод одоо намайг барьж хөрөх юм уу гүм үү? Би бас тэрийг мэдмээр хаа. Монгол орнд альсан орн юм уу? Социалист орн юм. Би үнэн шударга л хэлээ. Мань хүүхдлээ тоглох дуртай. Чи яах вэ? Хүүхдэд тоглоно шүү дээ. Зүгээр покер tournament юу. Тэгээ нөгөө тоглохтой хүмүүс нь тоглодгоор тоглоно. Тэ? Энэ одоо дүнгis сурж байгаа хүмүүст хэлэхэд зүгээр энэ хэцүү амьддаг те. Нэг мэдэрч гоё. Бас нэг байг муу харлуумар биш дээ. Би тоглох дуртай. Гоё. Энд чи гоё кап өгдөг. Цом хэл дандаа. Зүгээр энэ тэмцээн суугаад энэ житан ингээд юу байгаах гоё штэ. Үгүй. Би бол дуртай. Би сууштай хизээч харамсахгүй. Би зүгээр дуртай. Гэтэ энэ миний сонголт байхгүй юу? Би зүгээр тий тоглосороо л өхөн. Яг намайг яг ингээд хүчээр болиулаад ингээд хааж өрөх гээд байгаа. Би хин ч гайгаагүй. Би алдаж ядуу байсан ч би төрдөө гоншихнш гомдоогүй л байхгүй юу? Ингэчлээ тэгчлээ би зүгээр л өөрөө наа зүгээр тайван байлаа. Би зүгээр л тогломоор байна төхөө. Гуйж юм. Би альсан оронд байгаа мó социалист оронд байгаа мó хамаа байхгүй. Миний алдах эрхийг надад олгооч. Тэгтээ андаа. Үгүй би зүгээр энэ байхгүй андаа яг уу. Тэр бос хүмүүс нь тэр хүмүүсийн өөртөөх сонголт байхгүй юу? Өөртөөх нь сонголт ухаантай. Би алдаад ингээ явж исэн үе байгаа. Гэтэ ингээ харлуулах гадах юм. Зүгээр тэндээс бас гоё кайф авч штеп. Алдсан чи онсон чи окей давай. Онох үедээ тий андаа зөхөөч гэл орилоо. Тэр мэдрэмж гоё. Алдсан чи пиццата өнөөдөр алдчихлаа гэл уугаал явж исэн чи үе байгаа. Гэтэ хизээч харамсдаггүй. Би бол хизээч харамсдаг зүгээр л. Ийм байх. Үнэхээр ингээ хааж борж ингэж яа нэг бол гадагшаага л явахаас өөр над сонголтог болч тий. Би тэгвэл энэ хойд солонгост байгаа юм хайш яваарай гэдэг тий. Захтааж яагаад нэг гадны орноос стрим хийгээд ингэ тоглох байгаа юм уу? Вьетнам, Тайланд, Филиппин, Монголс өөр орнд тэгээд бүгд тоглож байгаа шүү дээ. Ер нь гэтээ ер нь бас нэг юм байна. Нөгөө бидний нэг жоохон ингэдэг нөгөө одоо төрсөн маань ч юм уу тий. Үл үндтгээд жоохон басаад байгаа байхгүй. Тэр нь яагаад вэ гэхээр энэ тэнгуут чинь энэ нөгөө олныхын чинь өөрсдөө эрсдэлгүй байх сонголтоо хийж чадахгүй энэ лүү нэг живчүүл авралгүй штэ гэдэг байдлаар хааж өрнө гэдэг байхгүй. Хааж өрчүүл бидрийг ингээ эрсдэлгүй болгочих юм нэ. Өөрсдөө болохоор гадны казино ч юм уу хаан ч юм уу мэдгүй нэг үнэтэй буудлынхын дээдлийн өрөөнд хэдэн саяар нь тоглож иж магадгүй зүгээр. Магадгүй шээ. Тийм бүгдээрээ тэгсэн мөртлөөсөө яга бидрийг хаах гэдэг нь хорих гэдэг нь гэдэг чинь бидрийг зүгээр басж байгаа үстэй тий. Энэ уулныхан болвол
сонголтоо хийж чадахгүй бидний өмнөөс нь нэг ингэж сая одоо зас заалж өгөхгүй болол гэдэг юм бас энэ одоо нэг зөвлөгөө өгөөд ингээ өгч зүгээр. Ингээд одоо үнэхээр ингээ покер тоглох зүгээр амьдралд нөлөөлөх хөнгөөр битээ тоглол. Амьдралд тий. Зүгээр алдах. Одоо би өнөөдөр одоо илүү мөнгөөр л тоглосон үг. Одоо би нэг 3 сая төгрөгтэй байлаа гэхэд 3 сая төгрөгөөр битээ тоглол. Саяыг алчаал зогсдог. Одоо тэрийг гэхдээ сах хугацаал харуулт. Юу сэтгэл зүй үүд. Өмнө нь бол 3 сая ялчаа дахиад дээр юмаа зараад хүнээс мөнгө зээлээд ингэ тоглодог гэсэн бол энийг даван туулчвал юм humаа зарахгүйгээр юмаа алчаал за 2 ингээл ингэ зогсдог болт. Тэгэхээр дүүнэртэй анх ингэ одоо хандаж хэлэхэд зүгээр алдаж чадах хэмжээндээ л тоглоод кайф. Энд гэхдээ гоё. Одоо энэ хүний сэтгэл зүй хаттай болгодог. Яах вэ их гүйлгөө ухаанд болгодог. Хүн гүйлгөө ухаанд хүртэл болгодог. Яах вэ их үгээл ер нь тэ. Би нэг сурчлахгүй тэ. Хүний цаг бага үлдсэн уу. За. Одоо мөнгөний менежментийн талаар ярил л да. Алдах хэмжээнд тоглох юм мэдэж байхгүй. Хүний өөрийн механизм өөрөө хэр эрсэт нь тийм үү. Ашиг алдагдлын юм шийдвэр гаргалтын бас юм судалгаа байгаа шүү дээ. Daniel Kahneman-ы бас новелын шиг л хүний шийдвэр гаргалт. Хүн ашиг дээр нэг тоотой байдаг бол алдагдлал дээр 2 буюу айц сэтгэл зүй байхаар 2 илүү буруу шийдвэр гаргадаг тийм үү. Шал өөр шийдвэрүүд гаргадаг. Сэтгэл хөдлөл явж байгаа гэсэн. Энэ алдаг хэмжээндээ тоглох гэсэн энэ крипточтын юунаас гарсан байхгүй. Энэ зүгээр хамгаалтын үг ерөнхийдөө өөрийнхөө бизнесийг хамгаалсан. Хүнд ерөөсөө тийм байхгүй. Хүн тоглоол бол тэр хүний асуудал хэр хэмжээнд байна гэдэг өөрийнх нь нийгмийн баталгаанаас л хамаарна. Тоглоо тэрийг алдах тусмаа илүү дотгош нь орох боломжтой. Тийм учраас зүгээр л бүү тоглол гэдэг нь л зөв байхгүй. Тэгэхгүй бол одоо бид нар янз бүрийн юм ярихаар угаасаа энэ 1.7 их гинэ яг гэдэг дахиад 3 жил явбал нийгэмд маш өндөр эффект өгнө тийм. Тийм учраас бид нар би нэг юм шиг эсрэгээр нь л одоохондоо ярих хэрэгтэй. Ийм үед. Ийш явчих. Миний хөшин сая ярьсан юм чи. За. Ер нь бол яах вэ ингээд амар гаргалгаа яриад байгаа байхгүй юу? Энд чинь бас амар их хэмжээний мөнгө болчихсон, их хэмжээний даймжирцсан, донтолт нь нэгдсэн учраас ерөөсөө Монгол сайт нэгээд ч амжилт болохгүй. Энэ ч ерөөсөө яг нэг юм уул үндэстэй тий дэлхийн бусад орнуудын судалгаа шинжилгээ дээр байж иж яахан Монгол сайт нэгээд яах юм? Монголчуудыг хооронд нь алцуулж яах гэдэг. Тэгээд тэжнээсээ зүгээр монголчуудаа тоглоулаад тэнчнээс улс ашиг болж яах гэдэг. Чи яг гол зорилго нь хүмүүсийг тоглоулах болгож байгаа учраас энийг шууд зогсоовол маш амар өндөр муухай эффектүүд орж ирнэ. Угаасаа нөлөөлөл орж ирнэ. Тэгэхээр энийг яг гаргалгаатай зөв системтэй тий. Гадны дээр сайтууд нь байж л гэлтэй. 1x нь байж л байг л тий. Mailbait ч нөө тэр юу гэдэг одоо надад би аль нь дээр нь ч тийм нэг хамааралтай биш. Тэгвэл олон улсын сайтууд нь байж л. Тэрийг хуульчлаад татвараа авдаг болчих. Тоглодог хүмүүстэй цензурын тавьчих хэрэгтэй байхгүй юу? Одоо ер нь бол яг ингэж яг багаар яаж энэ улс орнууд яг энэ казиног хуульчилснараа амжилтанд хүрсэн орон зөндөө байгаа байхгүй юу? Ганц Монгол одоо ингээд казинотоо ч юм уу мөрөдөө тоглоом онлайн тоглоомтой тулгараад байгаа улс биш ээ. Тэгэхээр энийг ашигтай байлгахын тулд гой зөвлөх хөдлөх хэрэгтэй байгаа байхгүй. За энэ дээр за миний л бодол. Бид нар эхлээд нөгөө нэг улс үндэсний хувьд өөрсдийнхөө үнэт зүйлээ сонгох хэрэгтэй. Бид нар ер нь хувь хүний эрхчлөө, энэ эдийн засгийн эрхчлөө, тэгээ энэ хүний сонголтыг дээдлсэн байх юм уу? Эсвэл зүгээр бүгднийг заадаг буцаад коммунист байх юм уу? За үнэхээр хувь хүний эрхчлөө, хувь хүний сонголт энийг дээдлсэн байх юм бол ямар шийдвэр гаргалтууд нь зөв байх юм бэ? Гэт нөгөө нэг төрөний одоо стратегийн олонлогууд дундаасаа одоо хамгийн зөв стратегийг сонгож явах хэрэгтэй. За тэр нь миний хувьд болохоор Монголтой хуульчлах. Тэгээ дээрэс нь мэдээллийг ерөөсөө ингээд бүр ингээд ил болгох. Мэдээлэл өгч чадах хэн болгоныг яриул мэдээлэлээ өг. Эрсдлийг нь эрсдэл талаас нь яриг те. Хар одоо муу нөлөө нь юу гэдгийг талаас нь яриг. Магадгүй намайг мэдгүй дараагийн өөр нэг подкастт ураад бидрийг ураад яриулж болно шүү дээ. Дахиад ингээл алдаж онсон талаараа яриул ингээл өшөө олон хүмүүс сонсон шүү дээ. Тэгэхээр за хувийн эрхчлөө одоо энэ сонголтыг дээдлсэн байх юм бол энийг хааж хорно гэж
хааж орох биш. Аль болох хуульчлаад уулсч хождог иргэн ч гэсэн хамгийн бага алдагдaltaй байдаг тэр замаа л явах хэрэгтэй. Тэр нь зүр гадны сайтуудыг би бас бүр тас 20 гэж байгаа юм биш. Угаасаа 20-од чадахгүй. Ягаад гэвэл тэр нөгөө түрүүн тойрох замыг бид нар ярьчлаа шүү дээ. Зөндөө байгаа. Тэгээ тэд нар чинь одоо нөгөө түрүүний 1.7 их найд гэдэг чинь тэр One X-ийн яг авч болох бүх ашиг нь биш байхгүй. Тэд нар тэрнээс ч илүү ашигыг авч болох боломж байсан. Ягаад гэвэл одоо тэд нар жишээ нь БТС-ээ 10% шимтгэл авдаг байж байгаа. Тэнгуудлаа буцаага 4-6% нь агентууд төгсөж байгаа байхгүй. Тэр чинь ер нь бол бүр олж болох мөнгөнийхөө талын л монголчуудаас олж байгаа. Одоо нийгэмд маркетинг нь бүр ингээ явцсан энэ одоо бүх хүмүүс барыг мэддэг болсон дээр агентуудаа цөөлдөг ч юм уу, агентуудаа өгдөг шимтгэлээ багасгадаг ч юм уу, энэ зарчмаар 1.7-гоо өсөж хэсгэгч боломжтой. Тэгэхээр ийм одоо ашигтай бизнесийг эдгээр зүгээр нэг Монгол хаасан чинь тэгээ хаяа явчихна гэж байхгүй. Ямар нэгэн аргаар мөнгө олохгүй л явна. Тэгэхээр аль болох зүгээр харин ч хуульчлаад гэрээ контрактыг хийгээд ингээд зүгээр Монголдо үлдэх хэмжээг нь аль болохыг хэсгүүл зүгээр. Тэгээд дээрэс нь дотоодынхон компаниудад одоо тэдэртээ өрсөлдөх боломжийг бас олгуул зүгээр. Магадгүй MoneyXBet гадны сайтууд дээр нь 50-60% битгүү тэрнээс тийш 70-80% татварч байсан. Яа гэв 50-чаад Монголдо 50% арай бага тий. Тэнгуутлаа чи үлдсэн зөрүү 20-30%-аар нь нийгмийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд ингээд ийм ажил хий. Чи энийг сайн сайхан гэж сурталчилж болохгүй харин ч эсрэгээр нь сурталчил сургалт семинарын явуул донтолтын эсрэг хүмүүсийг эмчилгээнд явуул ингээд мэдхгүй тий. Ингээд эсвэл бол коммунист одоо бүр хааж өрөх замаар явъя гэвэл угаасаа бүх хүний гар утас компьютер интернетэд таслахгүй л болол нэмэр байх. Энэ тэрвээ. Тэгээ үнэт зүйл бас чухал. Засгийн газар иргэд гэсэн тийм одоо өөр юм дээр бол болж байгаа байхгүй. Одоо жишээлбэл машины юун дээр тийм үү. Түгжрийн дээр болж байгаа. Яг тэгвэл тэр иргэд засгийн багсаагүйсэн анда. Гэж хоёр тоглогч нь нэгэн шийдвэр гаргахад аль нэг нь хохирно ингээд зөвхөн Монгол улс дотроо болж байгаа үзэгдэл тийм үү. Өрсөлдөөний зах зээл дээр яаж юм олон тоглогчтой зах зээл дээр аль нэг нь заавал хожин тийм үү. Тийм учраас аль нэг нь заавал хожих гэж энэ чинь гадны юм орчоод байгаа болохоор бид нар энэ дээр хувь нэр хэрэгжүүлөө гэж ярихын хооронд илүү улс орныхон одоо юу гэдэг тийм эдийн засаг нийгмийн хор уршигын талаар бид нар стратеги боловсруулах хэрэгтэй гэж бодож байгаа. Анда чиний одоо яриад байгаа чинь богино хугацааны илүү шийдэл баха. Миний хувьд бол миний хувьд болохоор илүү урт хугацааны хаачих гэж байгаа. Хаачих гээгүй ань судлаад тэнцвэрийн талаар гэж. Би нэг сүүлийнхаа уу. Ер нь урт хугацааны юу гэлчээ. За мэн чинь хэлээд за ганцхан минут зөө. Ганцхан минут яриулаад тэгээд энэ чинь шийдэх нь тэгээд дуусах чи яриад 5 минут. Нэр хогтооч амар. Цаог яриул юм биш. Нэг минут тэгээд цаамаа. Тэгээд цаамаагаар дуусгах тхүү. Минут харсан шүү. Тэгвэл арай удаан ярьлаа. Ер нь богино хугацаанд бол одоо ингээ мэдгүй хаач өрөө ч юм уу ийм юмор шийдэл болж болно. Гэтэ урт хугацаанд юу вэ гэхээр хувь хүн болгон ухамсарлаж төлөвшөх байхгүй юу? Хувь хүн болгон одоо төлөвшчиж зөв шийдвэр гарч иж одоо гадагшаа урсах мөнгөнд багасгана. Тэгэхгүй бол зүгээр хааж хориоснороо эн чинь бол богино хугацааны шийдвэр. За. Ер нь яг одоо сүүлийн тэмээний ачаа шүү. Миний эргэн тойронд одоо ингээд тоглож байгаа ч юм уу амиа орлсон ч хүмүүс тохиолдлууд маш их байгаа байхгүй юу? Одоо гол зүйл нь одоо Монгол хүний нэг аим гэдэг чинь амар чухал байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр зөв миний эргэн тойронд одоо сонссон жишээнүүдээ үнийн дүн маш бага байхгүй юу? 30 саяас 10 саяас 5 саяас болоод амиа оролцуулсан байгаа байхгүй юу? Тэгэхдээ энэ 1.7 их 80 гэж яриад байгаа 500 сая доллар гэд яриад байгаа чинь цэвэр мөнгө биш ээ. Энэ мөнгийг алдж байгаагийн яг амиа хорлоогүй бохор мөнгнүүд их алдж байгаа. Би бол зовж олсон мөнгөө хизээж тэгэж та нар одоо яг лаг зовж олоод нэг тэрбум төгрөг олцсон хүн бол ер нь бол хэр барагтаа тэр мөнгийг тоглож алдахгүй. Баячуудыг яага харамж гэд яриад байдгийг те. Баян хүнийг яага харамж гэд байдгийг. Тэр чин тэр мөнгийг зовж олсон учраас эрдэм мэдлэгээр хичээл зүтгэлээрээ зовж олсон учраас тэр чин байгаа.
Монгол хээлэх хуулч арай дэмжсэн байгаа. Хүн болгон хийж байгаа. 1.7 их 80 чинь баг мөнгөө бүр яг ярих юм бол 44 их 80 гээд тоотоо мөнгө байна. Тэр мөнгнүүд чи яагаад байгаа юм? Хинүүс их хэмжээгээр тоглоод алдчихад амьд байгаад байгаа. Хинүүс 5 сая төгрөгөөр тоглоод амиа орлоод байна гэдэг чинь учиртай шүү. Ер нь бол яг зөвхөн миний эргэн тойрны жишээнүүд 100 тэрбумыг алдчихад инээж байгаа хүн байхад 5 сая төгрөг хүн алдчихад амиа орлож байгаа хүн байгаа шүү. Тэр чинь бол ерөөсөө монголчууд баяндаа тоглоод байгаа юм ерөөсөө биш. Тэр зүгээр хий мөнгө орж ирээд байгаа учраас маш их хар мөнгөнүүд бас алдагдаад байна гэсэн үг шүү. Тэр мөнгөнүүд чи ихэнх нь алдагдчихж байгаа. Тийм ээ тий. Тийм. Гадны казинод ч гэсэн алдагдчихж байгаа. Өнөөдрийн ярианаас яг ингээд хоорондоо бол зөрчилтэй юм байна. За нэгдүгээрт миний ойлгосон юм бол хааж хориод улам асуудал даймжир шүү гэдэг тэр бүгд санал хэлж байна. Зөв үү? Зөв тий. Дээрэс нь зөв шийдэл гаргая. Тэрэн дээр бол ямар ч байсан энэ ямар нэг энд одоо Монгол тэртээ тэргүй тоглодог болсон ийм олон хүмүүсийг ямар нэгэн байдлаар одоо hurt хийя тий одоо юу гэдэг тий одоо бүгдийг ямар ч байсан ямар нэг байдлаар зохицуулъя. Тэгэхгүй бол шууд хаачих юм бол наа чи утгаа алдсан балаа юм болно шүү гэдгийг л олон талаас надад тайлбарлалаа гэж бодож байна. За би зүгээр хамгийн сүүлд өөрийнхөө зүгээр үзэл бодлыг хэлчихье гэж бодож байна. Би дахиад хэлье. Зүгээр нэг усан тэнэгч хааж хорж чаддаг. Зүгээр 8 настай хүүхдийг аваад ирэхдээ хаагаад хорчно. Тэр бол ямар ч асуудал биш. Хамгийн гол асуудал юу гэхээр яаж энэ бүх энэ олон тоглогчдтэй энэ оролцогчдыг хангасан тэр тэмцвэрийг олох вэ гэдэг чинь хамгийн чухал. Гуравт нь би бол нэг зүйл дээр санал хэлж байгаа. Бид нар өнөөдөр хүний эрхчлөөнд найдах юм уу? Эсвэл бол төрийн хүчирхийллийн монополд найдах юм уу гэдэг хоёрын сонголт дээр ирж байгаа шүү. Тэгээд Америкийн нэгдсэн улсын дээд шүүгийн шүүгчийн үгээр би өнөөдөр энэ нэвтрүүлгээ өндөрлөмөр байна. Хүнийг өөрөөс нь хамгаалах нь хууль болон шүүхийн системийн үүрэг биш ээ гэж хэлсэн мэт юм. Дээд шүүгийн шүүгч Перси за би юугийн доор бичиж тавьчихна зэ. Дээд шүүгийн шүүгчийн ямар ч үсэн энэ хэлсэн үгээр өндөрлөе. Тэгээд хэрвээ өнөөдөр үнэхээр бид нар өөрийгөө мэддэг, өөрийгөө одоо авч явдаг энэ нийгэмд байгаа юм бол би өөрийнхөө амьдралыг өөрөө мэдье. Өөрөө мэдээл. Тийм намайг надаас битээ хамгаалаач л гэдэг л ийм л үгээр дуусгая да. Баярлалаа. Тэгээд амар гой санаанд байлаа бүр. Тэгээд Монголд ийм амар лаг покер тоглодог залуучууд байдгийг мэдсэнд амар баяртай байна. Би бол энэ спорттой ямар ч холбоогүй. Би зөвхөн дарга нарыг л тоглодог гэж боддог гэсэн бохоггүй юу? Дарга нар ч л ингээд энэ дээр доор мөр тоглож байгаа арх марх уугаал хоорондоо янз бүр болоод ингээд юм болоо гэсэн чинь баг 100 гаруй ийм амарлаг тоглодог залуучууд байт юм шүү дээ. Дарга нар ч өөр тоглоом. Арай нэг бакарат гэдэг арай өндөр дүнгээр айдууч болохоор тустай юм спорт турнамент гэдэг бас хүмүүстэй хоорондоо ур хоноо уралдуулах. Тэдүүч болохоор гамбл гэж. Тийм тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг монтажгүй орно шүү гэдгийг бас сануулчихъя. Тэгээд баярлалаа ямар ч байсан өөрсдөө ил гаргасан нүгэлт покерчтой баярлалаа. Гарч шүү. Нүгэлт гар гэсэн чинь гарч шүү. За баярлалаа. За. Гоё боллоо.